За бүгдээрэнд нь өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. Өнөөдөр маш чухал өдөр байгаа. Яагаад вэ гэхээр бид энд хүн төрөлхтөнд туслахаар яг энд байна вэ? Тэхийн тулд эхлээ та өөртөө туслах хэрэгтэй. Тэгсний дараа гэр бүл, нийгэм, хүн төрөлхтөнд туслах боломжтой. Тийм түүний төлөө л энд байгаа. Тэгэхээр та бүхэнд бол маш том даалгавар байгаа байхгүй юу? Тий? Том даалгавартай гэхэд шууд таны дотор тэр өдөөлт бол таны дотор бий болсон байна. Энд байгаа та бүхний гол зорилго бол ерөөсөө өөрийгөө ангаах чадамжаа сэрэх хэрэгсэн байгаа. Яагаад та сэрэх хэрэгтэй байгаа юм тий? Яагаад тэгэхээр танд асуудал байгаа учраас тэр юм. Хэрвээ таны өөрийгөө ангаах чадамж тань хэвэн байсан бол танд эдгээр асуудлууд бол байхгүй байх байсан. Амар амгалан бус байдал үүсэхгүй байх байсан. Өвчин танд байх ёсгүй байсан. Асуудал танд байх ёсгүй байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр таны өөрийгөө ангаах чадамжтай нь ажиллах ёстой хэмжээндээ ажиллахгүй байна гэсэн. Угаасаа бидэнд тэ төрмөл өгсөн тэр чадамж тэ яг ажиллах ёстой хэмжээндээ ажиллахгүй байгааг илэрлэв. Тэгэхээр энд бид өөрийгөө ангаах чадамжаа сэрээхээр ирсэн байна. Jump start хийхээр. Jump start гэж юу юм бэ гэхээр одоо жишээлбэл одоо нөгөө машин унтарч хаар чинь тэ өөр машины нөгөө батарейтай холбоод тэгээд статик хийдэг ч тэ. Өөр машины нөгөө батарейтай холбоод тэгээд статик хийдэг ч тэ. Бүгдээрээ микрофоноо агаарай. Тэгэхээр тэр jump start-ыг хийхин тулд тэ машин хасахын тулд хэдүүлээ холбох хэрэгтэй байгаа. Мотортой. Тэгсний дараа бол машин бол асдаг тийм ээ. Машины мотор асдаг тийм ээ. Тэр бол jump start гэж нэрлэгдэж байгаа. Тэгэхээр яг түүн шиг тийм зүйлийг бид хэд өөрийгөө ангаах чадамжиндаа хийх хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө ангаах хүчиндээ. Тэгэхээр гадна талаас нь тэрүүнд нэг өдөөлт өгөх хэрэгтэй болж ирч тийм. Гаднаас нь. Яагаад вэ гэхээр та өөрөө асааж чадахгүй байхгүй юу? Түлхүүрээрээ. Хэрвээ асааж чадхаар байсан бол бүр дээр үед тайл хэдий асаачих байсан зүйл байгаа юм. Тэгээд таны өөрийгөө ангаах чадамж, яагаад таны эрүүл сарууд байх төвшин чадамж тий. Тэгээд өөрийнхөө стрессийг зохицуулах чадамжтай яагаад ядарсан байгаа? Яагаад унтаа байгаа юм? Яагаад вэ гэхээр бид системээ үнэхээр ядраацсан байгаа юм аа. Тосон дуусчаад байгаа л гэсэн үг. Тэгэхээр буцаага тосыг нөхөх хэрэгтэй гэсэн үг. Шатхууны нөхөх хэрэгтэй. Тэгээд машинаа дахин асаах хэрэгтэй. Батварын. Тэгснээр бидний дотоод систем өөрөө цааш үргэлжлэх, тий өөрийгөө аваа явуучих. Тэр хэмжээнд нөхөхийн тулд. За одоо би та хадад слайд дараа үзүүлье. Окей. Сүнэл энэ слайд харагдаж байна уу? Тэгэхээр бид өнөөдөр өөрсдийнхөө биеэ jump start хийхээр ирсэн байна тий. Стресс, өвчлөл, хөвгшөлтөө байглаараа аван гарахын тулд. За энд ямар ч стрессгүй, ямар ч өвчнөгүй, ямар ч хөвгшөлтгүй хүн байна уу? Байхгүй тийм ээ. Хүн болгонд ямар нэгэн төвшний стресс ядаж байдаг. Дор хаяж. Яагаад хүмүүс burnout буюу бүр туйлдалтанд хүрдэг вэ гэхээр стресстэй тий өвдөөд тэгээд тий хөвгшрөөд эхэлдэг вэ гэхээр ялангуяа бүх зүйлийг ингээд зөв хийж байгаа мөртлөө яагаад бид ингээд тий туйлдаад байна вэ гэдэг асуулт байна. Яагаад вэ гэхээр тэр нь
замбраагүй оролтууд байгаа учраас түүнээс гарч байгаа гаралт нь ятралттай байгаамаа. Өөрөөр хэлбэл нөгөө дэндүү их мэдээлэлтэй тэгээ дэндүү их мэдээлэл донд бид байгаа учраас тэгээ түүн дээр өөрийнхөө ангаах чадамжиндаа завсарлага өгч чадахгүй тохиолдолд өөрөөр хэлбэл та тэнцвэрээ алдах мөчөж шууд биетэй нь бол шууд ажиллаад таныг тэнцвэртэй байдалд нь ойжтохгүй. Энэ бол дахин болдог процесс байгаа. Гэтэл таны оруулж нөгөө орж ирж байгаа зүйл маань оролт маань замбраагүй учраас маш олон хийгээд замбраагүй болохоор тэгээ ийм болох болгонд нь би ингээл нөгөө тэнцвэрээ алдна, тэнцвэрт нь авчна, тэнцвэрээ алдна, тэнцвэрээ нь авчна. Ингээл дахин хийсээр байгаа таны өөрийн дотоод өөрийгөө ангаах системтэй нь ятарч эхэлж байгаа. Тэр нь стресст хүргэдэг юм аа. Тэр нь стресс нь үргэлжлээд өвчнөд хүргэдэг юм. Тэгээд таны хааж байгаа зүйл юу вэ? Шийдэл тийм ээ. Одоо юу гэдгийг амин дэм тэ одоо маш хэцүү төвөгтэй рутинууд тэ эсвэл одоо өөр бүтээлтэй байх тэ за хайргууд тэ янз янзын гадна талын зүйл гаднаас юмыг хаагаад байдаг. Өөрөөр хэлбэл гаднаас тэр заслаа хаагаад байдаг. Гэтэл яг үнийг хэлэхэд стресс, өвчлөл, хөгшрөлттэй гаднаас юм ирээд таны стресс, таны өвчлөл, таны хөгшрөл буцдаггүй маа. Яг үнийг хэлэхэд тэр дотроос нь болдог зүйл байхгүй. Таны дотоод хүчээр дамжуулан бий болдог. Тэгтэл та өөрийнхөө амьдралдаа яг үүн дээр нь дахин юм нэмээл тий ийм ч амин тийм ч рутин, тийм ч одоо амжилттай байхаа гэл ингээл маш их мэдээллүүдийг дэндүү замбраагүйгээр ингээ оруулаад ирэхээр таны бие тэр зүйлтэй таныг одоо тэр туйлдалтын байдал буюу тий burn out буюу ингээ зүг хийгээд байгаа мөртлөө нэг болохгүй байгаа тэр зүйл рүү аваад ирээд байгаамаа. Тэгэхээр та хэд ер нь тийм нэг тий төвшүүртэй ядарсан хач аргалгүй мэдрэмж төрж байна уу? Тий амар амгалан хинийг өөхөн амар амгалан гэж бичсэн мэт тий. Тэгэхээр амар амгалангүй байна уу гэхээр. Тэгэхээр өөрөөр хэлбэл мэдээлэлд ангаараа хувьсан өөрчлөлтийг бий болгодгүй маа. Хэцүү төвөгтэй системээр бас тий хэцүү төвөгтэйгээр бас хүн хэцүү төвөгтэй гадаад хөтөлбөрөөр таны бие бас ангаагддгүй маа. Яг үнийг хэлэхэд таны бие л таныг ангааж чадна. Тэгээд хэрхэн ангаахыг зөвхөн таны бие бас мэднэ. Тэгэхээр энэ систем бол одоо унтаж байгаа. Өөрийнхөө нь ангаах тий өөрийгөө ангаах тэр хүчтэй, тэр чадамжтай нь яг одоо унтаад байгаа маа. Тэгэхээр одоо л бид хэдий ярих зүйл бол ерөөсөө 95% биологийн бодит байдал. За одоо би та хадад 95% талаар ярьж өгье. Таны эрүүл аж төрөх чадамжийн 95% нь аль хэдийн таны дотор байгаа. Зөвхөн 5% л дэмжлэг танд гаднаас хэрэгтэй. Жишээлбэл би эмч байна тийм ээ. Хин нэгэн хүн ясаа хугалчлаа. Над дээр ирлээ. Би тэр ясын тэг бэхэллээ. Тэгээ тэр бол ерөөсөө бүх ажлын 1% байхгүй. Тэгээд 6 сар болоход би энэ өөрийгөө ангаад би зөвхөн тэр ясыг нь бэхэлж л өгсөн. Тэгээ одоо төр зүрийн одоо гипсэл хийж өгсөн байхгүй. Тэгтэл үлдсэн ангаалт нь бол 95% нь нэг бие махбод хийж яадаг. Тэгээд тэр унтаж байгаа учраас тэгээ хэдий ч нэ унтаалт одоо унтраастай байна, унтаалттай байна. Төдий ч нэ энэ ангаах системийг сэрэхэд хугацаа ордог. За одоо зүгээр л хэдүүлээ амьтдыг бодоод үзье. За амьтад биш маа гэхэд зүгээр л та өөрийг бодоод үз. Та хураагаа зүсгэд яадаг үлээ? Танд эмч хэрэгтэй юу? Тэ аяандаа л баг ингээд тэ боочход таны би өөрийгөө тэр зүсэлтэд ангаачдаг штеп. Тэгээ баг та ангаагаад за би миний энийг ангаагаад өгөөрэй гэж хэлэх шаардлага байдгүй шүү дээ хураагаа зүсгэд. Тэ? Яг гоо тэгж хэлвэл бүр илүү хүчтэй. Гэхдээ тэ өөрөөр хэлбэл автоматар таны би өөрийгөө ангаадаг юм аа. Тэгэхээр та одоо итгэжүүлээгүй байгаа хэрэг бас биш байгаа. Гэхдээ дахин сэрээгээгүй л байгаа учраас байгаа юм аа. Өөрөөр хэлбэл зүгээр л та сэрээ итгэжүүлээгүй байгаа. Уг нь бол таны дотор байгаа. Тэгэхээр өөртөө хэлээрэй би өөрийнхөө эрүүл аж төрхүүн чадамжийнхаа 95%-ийг дахин сэрээхээр энд орж байна. Би дахин сэрээж байна.
Тэгээ гараа зүрхэн дээрээ байрлуулад би өөрийнхөө нэрийг хэллээ. Дахин сэрэж байна. Миний эрүүл аж миний биологийн бодит байдал 95%-ны би өөрийн 95% биологийн бодит байдал өөрийгөө ангаах чадамжийнхаа 95%-ийг би дахин сэрэж байна. Эргүүлэн сэрэж байна. За яг ингэ хэлсэн чинь танд ямар мэдрэмж төрж ийн түүнийг чатан дээр бичээрэй. Тэгээ одоо нүдэ нээж болно. Ямар ингэж хэлэхэд ямар мэдрэмж төрж байна. Тэгэхээр бид хэдийн одоо ерөөсөө хийгээд байгаа зүйл юу байгаад байна гэхээр орчин үед бол ерөөсөө гадна талын зүйл дээр суурлаад зөвхөн зовиоруудыг нь л зохицуулах гээд байгаа гэсэн үг. Зовиорууд дээр нь л ажиллаад байгаа. Гэтэл эсвэргээрээ бид бол тэр өвчнийг бий болохоос нь өмнө өөрийн дотоод чадамжаараа дамжуулаад өөрийн дотоод тэр сэрэл дээрээ дамжуулаад тэр өвчнийг бий болохоос нь урьдсан сэргийлэхтэр ажиллах хэрэгтэй. Өөрөлдөө зовиоруудын засгаж орлохын оронд уг үндэс дээр нь эсвэл бүр уг үндэснээс нь урьдсан сэргийлэхэд бол ажиллах хэрэгтэй юм аа. За дөнгөж сая хэлэхэд танд ямар нэгэн зүйл мэдрэгдэв? Хэрвээ тийм бол чатан дээр C гэж бичээрэй. Та зүгээр л иймхэн тунхаг хэлэхэд тий та энэ хөтөлбөрт ороод ирсэн байгаа нь тэгээ та өөрийнхөө чадамжийг сэрээхээр орж ирсэн. Тэгээ магад та тийм тэгэхээр өөр ямар ч зорилготой байж болно. Гэхдээ хамгийн ихний алхам бол өөрийгөө ангаах тэр хүчиндээ сэрээлтийг хийх нь болно юм аа. Өөрөлдөө jump start хийх. Тэгэд тэрийг дөнгөж сая баг зүгээр л өөрийнхөө биетэйгээ ярихын тусламжтайгаар хэлээрч тийм. Тэгэхээр хэцүү төвхтэй биш юм аа. Тэгээ хүн болгоно сурах гад байх шаардлага байхгүй. Мэдээж тэр хүмүүсийн үнэн байгаа. Гэхдээ та өөрөөрөө байх ёстой. Өөрөө тэрийгэ сэрээх ёстой юм аа. Тэгэхээр би та бүхэнд хэрхэн өөрөөрөө байх вэ гэдгийг системээрээ зааж өгдөгөө гэсэн. Би болох биш тий. Начиг болох биш. Та өөрөө байх. Жинхэнэ одоо ухраалт буюу ангаалт бол та аль хэдийн таны дотор байглаасаа өгөгдсөн хэрхүү хүчээ хүчрхжүүлэх үед би болдгийм аа. Өөрөлдөл ямар нэгэн зүйл таны дотор байгаа. Би 45 жилийнхаа туршлагаар оршихуй болгонд хүн болгоно байгалийн шинжлэх ухаан дотор нь байдаг юм байна гэдгийг олсон юм. Систем байдаг юм байна. Түүнийг ASMF шинжлэх ухаан гэнэ. Би үнийг ASMF шинжлэх ухаан гэж нэрлэж байгаа. Энэ шинжлэх ухаан танд тэр чадамжаа идэвхжүүлэхэд дахин сэрээхэд тус болох юм аа. Өөрөлдөл тэр унтаад байгаа, ядарсан байгаа тэр эрүүл аж түргэн чадамж, эдгэрэх чадамж. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ асуудал байгаад байна гэдэг нь юу гэсэн бэ гэхээр бид их ихтэй бол толгоонд байдгаас болж байгаа юм. Би энийг хийх үү болох уу? Тэ? Тэр гоё харагдаж шүү. Тэрийг би хийчихье. Тэр хүн тэрийг хийсэн чинь амжилттай болчихж штэ. Тэгвэл би тэр хүнийг дагаад энийг хийчихэж гэх юм уу те. Дандаа баруун зүүн тийшээ бүх зүйл таныг татаж байдаг. Бидний бүх мэдрэхүүнүүд гадагшаага чиглэлтэй. Тэгээд та хаашаа төвлөрөн тийшээ энерги тань очдог. Тэгэхээр би гадна талд байгаа зүйл тэр зүйлсүүдэд төвлөрөхөөр яах вэ? Миний төвлөрөл, анхаарал, сэрэмсэр, энерги бүгд тийш очив. Өөрөлдөл бүх зэм тийм сарнилтай задарсан байгаа таахгүй юу? Маш олон зүйлүүд нэгэн зэрэг харамсалтай болж байгаа. Яг л нөгөө маш олон ажлыг нэгэн зэрэг хийж байгаа нарийн бичих шиг л болчихж байгаа. Тэгтэл ингэх яриггүй маа. За
Олон зүйлийг нэгэн зэрэг хийх нь бол супер павер гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ үгүй маа. Тэгэхээр бид тухайн хүчээ сэрэхээс гадна хүчрчүүлэх хэрэгтэй юм. Тэгээд түүнийг юуны тусламжтай өөрийн дотор байгаа тэр чадамжийнхаа хүчээр. Тэгээ гадагшаатай ингээд сарнилтай байхаар тий таны анхаарал гадагшаад байхаар таны төв мэдрэлийн систем яа гэм бэ гэхээр ер нь бол тийм реакцлах төвчөндөө байдаг. Реакцийн төв мэдрэлийн системд орж байгаа. Юмд зүгээр л реакц үзүүлдэг. Та уурлал, уцаарлал тий одоо бухимдал шууд тэр болгонд нь хариу одоо реакц үзүүлэх тийм төлөв орчдөг. Та тэгтэл энэ сарнсан байгаа ухамсарыг энэ сарнсан байгаа гадагшаа тархсан байгаа энерги буцаагаад авчрах гэх юм бол та өөрийнхөө мэдрэхүүнүүдээ гаднаас дотгошоо авчрах хэрэгтэй. Тэр нь маш энгийн. Та нүдэн нэхэр гадагшаа харж штэ. Тийшээ харахын оронд ийшээ хар. Яг ийшээ хараарай. Нүдэн ханаад гадагшаа харж байна. Нүдэн. Нүдэн ханахаар гадагшаа харахгүй газ 1 гадагшаа харахаа болоо. Хараа зүрхэн дээрээ байрлуул. Юу болж байна? За одоо нүдэн ансан ч ихтэй 3 мм хүртэл үгээ хараарай. Мм хүрд бол тухан дээр биш штэ. Яг тэрний толгойн төв хавцаа тий байгаа. За яг толгойнхоо төв рүү харъя. Нүдэн ансан ч ихтэй толгойнхоо төв рүү очиорой. Маш энгийн ийм үйлдэлээр та өдөрт 2-3 удаа хийхэд таныг сатаарсан, сарнсан төлөвөөс тийм ээ маш олон зүйл рүү ингээд энерги төвлөрлөө алдаж байгаа. Тэр төлөвөөс тань уцаагаад бүх тэр энерги төвлөрлийг тань дотоод тань аваад ирэх юм аа. Хэрхэн дотгошоогоо харах вэ? Нүдэн анаад гадагшаа биш дотгошоогоо харах гэсэн үг. Тэгээ та бүр гайхаад дотгошоогоо харж болдго юм байна гэдгийг. Тийм зүгээр л өөрийнхөө дотгошоо харах хэрэгтэй. Та тийм дүүрс мөрс харах шаардлагагүй, зураг харах шаардлагагүй. Зүгээр л дотгошоогоо хар. Би толгойнхоо төв рүү харж байна. Би гадагшаа харахгүй, би дотгошоогоо харж байна. Та нүдэн аних мөчөд та эндээ ирсэн байх болно. Та энергиг сонсох бол. Таны толгой дотор байгаа энергиг та сонсох болно. Хэрвээ та анзаарах юм бол чимээгүй болж байна. Гэхдээ та бодож л байна, тийм ээ? Бодлол өргөжлж байна. Одоо гараа. Та гараа хаан тавин тэнд таны төвлөрөл очино. Тийм? Гадагшаа харахаа болоод одоо гарныхаа дотор тал руу хар. Гарныхын доор юу байна? 2 гараа зүрхэн дээрээ байрлуулад гарных нь харалтаа юу байна? Түүнийг харъя. Бидэнд энэ төлөв хэрэгтэй. Статус. Танд туслахад энэ хэрэгтэй. Энд болж байгаа бүхий л өөрчлөлт нь яагаад ийм амархан хийж байгаа юм бэ гэхээр тэгээ та өөрөө бол тэрийг jump-start хийх боломжгүй л дээ. Ямар нэгэн зүйл гаднаас нь jump-start хийх ёстой. Тэр нь бий байгаад байгаа юм. Таны гадна талд юу байгаа юм бэ гэхээр хүрээлэн боо орчин байгаа юм. Та хэд анзаарав? Бүгднгийнх нь хүрээлэн боо орчин одоо өөрчлөгдсөн байгааг таны гэрт би дубаад байна шүү дээ. Та өөрийнхөө гэртээ байна. Эсвэл тий утасныхаа ард байна. Гэхдээ яг хүрээлэн боо орчинд нь бүх зүйл чимээгүй, илүү чимээгүй болсон юм шиг анзаарагдаж байна уу? Энэ чимээгүй байдал бол өөрийнхөө дотор та энерги байдлаар учирсны шинж юм аа. Тэгэхээр таны ажил бол ерөөсөө л зааварчилгааг миний хэлж байгаа тэр зааварчилгааг л авах юм. 20% байгаа. За яг тэр jump-start сэрээлтийг хийх нь миний ажил байгаа. Таны ажил бол ерөөсөө л зорих хэрэгтэй. Өсөх хэрэгтэй байна. Тийм. Машины моторыг яаж асаах вэ? Тэгээ ундарсан байгаа машиныг асаахын тулд жолооч нь надад гаднаас мотор хэрэгтэй юм байна шүү. Тэгээ хий нэгэн хүний машинаар би өгдөлт хийх хэрэгтэй юм байна шүү гэж хүсчиж тэгээ тэр машинд бол тэр өгдөлтийг хийн штэ.
Центраад аяанда миний төвшөнд хүрээд ирэхэд надаас ч илүү төвшөнд ирэхэд зүгээр л та энэ оршин байгаа газарт хүрээлэн буй орчин өөр болсон дагуулна. Тэгэхээр энэ хүрээлэн буй орчин jump start хийхэд хэрэгтэй. Тэр сэрээлтийг хийхэд. Өнөөдөр бол зөвхөн асаах. Гэхдээ энэ бол цаашаа асаасны дараа цаашаа тэлэх ёстой. Өөрөөр хэлбэл яг ингээд нөгөө гэрлийн унтраалгыг асаахаар гэрэл ингээд багаар ирээд тэгээд тэр гэрлэнд хилээд явдаг ш. Яг түүн шиг тэр одоо ингээд унтраалгын товчлуурыг ингээд өнөөдөр асаасан тохиолдолд тэр өрөөний гэрэл бол улам бүр хэлэх ёстой юм аа. Тэгэхээр гол түлхүүр нь бол ерөөсөө энэ сарнилтай төлөвөөс өөрийнхөө зүрхэндээ ирэх байгаа юм. Өөрийн дотгошоо орж ирнэ. Та өдөрт юу ч хийж болно. Яаж сарнилт байж. Гэхдээ та яг нүдэн анаал өөрийнхөө энэ дотоод мэлми буюу энэ толгойгоо төвдөө ирэхэд та distractсан буюу одоо сарнсан төлөвөөс буцаагаад өөрийгөө зөв зам руу авчирсан. Буцаагаад зам руугаа авчиж байгаа хэрэг болж байгаа мó. Зүгээр л нүдэн анаад дотгошоо хаар. Толгойгоо төв рүү хаар. Тэгээ гараа зүрхэн дээрээ байрлуулад тэгээд зүрхлүүг хаар. Та одоо зүрхэндээ байна. Энэ хэрэгтэй. Өөрсдийн тэр унтцсан байгаа, унтаа байгаа. Маш агуу. Тэгээ 95% чадамжтай. Чадамжинтай 95% та яг энэ процессыг хийхэд эхлэх юм аа. Тэгээд энэ бол ичитийн гэмээр юм шиг зүйл. Тэгтээ яг үнийг хэлээд ичит гэдэг зүйл бол тий цаана байгаа шинжлэх ухааныг л ойлгохгүй байх үед бидэнд ичит юм шиг санагдаг. Тэгэхээр гол нууц нь бол өөрийн дотор байгаа аль хэдийн тэр өвгцэн тэр ичитээ хэрхэн сэрэх вэ гэдэг баг. Та experience байв бас нэг тийм шин тий өөрийнхөө чадамжтай нэг учирсан хэрвээ мэдрэмж байсан бол чатан дээр гэвчээрэй. Тий дүнгийн сая бас нэг тий өөр зүйл боллоо шүү. Тий бас нэг зүйлийг биеэрээ мэдэрлээ шүү, тууллаа шүү гэж та бодож байвал чатан дээр гэвчээрэй. Баярлалаа. Тэгэхээр та зүрхэндээ ирэх мөчөд таны сэрэмсэр, төвлөрөл, анхаарал, таны оюун ухаан, оюун бодол, бие, сэтгэл бүгд нэгэн шугамд ордог. За энэ үед бол та реакцлахаа болчихно. Яагаад вэ? Эсвэргээрээ харин та бүлээжтэй хандаад тэгээд хариу үйлдэл үзүүлдэг болно. Тэгэхээр тэр реакцлаад байсан. Тэгээд бухимдал, сухалдаал, тэгээд нэг л дүрлсчих гээд байсан. Шууд уралгаал, шууд гомдгоол гэдэг юм тийм реакц үзүүлдэг байсан бол одоо яг энэ төлөвт ороод ирэхээр та паузлаад юмыг бас наанта цаантай ингэж гарч агаад тэгээд алив зүйлд хариу үзүүлэх төлөв рүүгээ ордог юм аа. Тэгэхээр бидний хүсэж байгаа зүйл бол цогц эрүүл аж төрхөн чадамжаа дотор байгаа хүн болгоны бие дотор байгаа тэр 95% чадамжаа сэрэх явдал юм тий. Jump start гэх. Энэ чадамж яг үнийг хэлэхэд эргэтэн бүрт тий тус бүрт байдаг. Яагаад вэ гэхээр таны бүх тогтолцоонууд, таны бүх эргэтнүүд тийм энэ jump start бол дан ганц зүгээр л ингээл биш. Яагаад вэ гэхээр энэ чадамж бол таны бүх тогтолцоонууд, таны бүх эргэтнүүд, таны бүх эдүүд, эсүүд одоо хамгийн жижиг эгэл хэсгүүдэд ч гэсэн энэ чадамж байж байгаа. Тэгэхээр энэ чадамжуудаа бүгдийг нь хідүүлээ сэрэх хэрэгтэй. Сэрээгээд тэгээд сэрээхэд ажиллахад нь юу болох вэ? Түүнийг нь цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлээд сэрэх хэрэгтэй. Тэгэхээр энгийн дасгалаар бид биеийнхаа толгой хорооноос хөлийн үзүүр хүртэлх бүх хэсэгтээ jump start буюу сэрээлт хийх боломжтой. Тэгээд бид яг түүнд нь зориулаад тэгээд энд бол хугацаа хэрэгтэй учраас түүнд нь зориулаад хэмжигдэхүүц та үнэхээр өөрчлөлт гарч байна гэдэг тэр хэмжигдэхүүц үр дүнтэй
2-3 сарын өмнө орж ирсэн системд минь орж ирсэн хүмүүс одоо өстө нэрээ шал өөр болж байна. Тийм тэгээд үйл хөдлөл дээрээ маш хязгааралтай байсан хүмүүс алгуур тий одоо хэвийн төлөө рүүгээ орж байна гэж хүмүүс болж байгаа. Тэгээ мэдээж энэ бол нөгөө таны асуудал хэр удаан байсан бэ гэдгээс шалтгаалаад төдий хэмжээний та түүн дээрээ ажиллах хэрэгтэй. Одоо хэдэн жил байна гэдгийг та хэдэн сараар одоо түүн дээрээ одоо 10 жил гэх юм бол 10 сараар түүн дээрээ ажиллах ч гэдэг юм те. Тийм хэмжээгээр ер нь бол яг өөр дөөрээ ажиллаж байж энэ чадамжаа бүрэн сэрэх боломжтой. Тийм тэгээд түүнд нь зориулаад олон тий аль болох боломжийн гэхдээ үр дүн нь харагдахаар тийм одоо хөтөлбөрийг бол biz цоо шинэ гаргасан. Тэгээ энд бол энэ хөтөлбөрийг болохоор бид амралтын өдрийг сонгож хийсэн. Амралтын өдрүүдэд тий хагас бүтэн санд орохоор. Тийм тэгээ хагас бүтэн сан. Тэгээ нөгөө талаараа ийм сэрэлтийг ганцаараа хийх болон хамтаараа хийх бол өөр. Тэгэхээр энэнд нь зориулаад нөгөө хамтаараа хийх тий одоо өөрчлөлтийг бол оруулсан байна. Хамтаараа хийж иж тий өөрөө хийж чаднаа, дангаараа хийнэ гэвэл үгүй юм аа. Яг ингээ хамтын хүч гэдэг зүйл байна. Тийм таад одоо яаж ингээд тий одоо энэ цагаан толгойг тий нэг харчаал за энэ цагаан толгой байна гэж хэлжлгүй шүү дээ. Өдөр болго А алам Б баавга гэж өдөр болгон харж агаад тий ангиараа харж байгаа ч юм уу тэрийг дахин дахин харсараа сурдаг ш. Тэрүүтэй ажиллах гэсэн үг. Тийм тэгэхээр хамтаараа бүгдээрээ суралцаад өөрсдөө ажиллаад тий яг тийм олон хүн би яг нэгэн зорилготойгоор ингээд хамтдаа ирэхээр ямар орон зай бий болдог гэхээр нэг тийм сүмийн орон зай гэх юм уу? Яг тийм амар амгалан тайван тийм орон зай бий болдог. Яагаад угаасаа ариун тагшин газрууд тий тагшин газрууд гэдэг ч юм уу сүм дугуйн гандангууд яагаад амар амгалан мэдрэгдэх юм бэ гэхээр тэнд очиж байгаа хүмүүсийн бүгднгийнх нь зорилго нь яг ижилхэн байхгүй. Яг түүнтэй ижилхэн хамтаараа бид өөрийгөө ангаах чадамжаа сэрээя гэд хамтдаа байгаад яг ижил нэгэн цагт хамт цуглаад тэгээ тогтмол өөрсдөө ажиллахад өөрчлөлт бол яг гарцаагүй гарах юм аа. Ягаад тэгэхээр хүрээлэн орчин өөр байдаг. За ингээд энд орж ирэхэд та юу тэр хөтөлбөрт бол ерөөсөө гол нь бол юу гэдэг мотивац өгөх онол мол орохтой биш. Ерөөсөө л өөр дээрээ биологийн хувьд хувьсан өөрчлөлтөө хэмжих төөц хэмжээнд бий болох явдал юм. Тэгээ тэрийг 3 янзаар хэмжинэ. Нэг нь болохоор субъектив өөрөлдөл яг танд нэг тийм шууд бие маань яг яаж стрессийг ингээд зохицуулдаг юм бэ гэдэг тийм мэдрэмжийг таавна гэсэн. За тэгэхээр яг одоо хэдүүлээ яг түүн дээр нь хэмжилт хийгээд үзье л да. За өмнөхтэйгээ харьцуулахад яг энэ уулзалтнаас орж ирэхээс өмнөх танд стресс байсан бол тий яг одоо тэр стресс нь байна. Түүнийг ажиглаад чатан дээр бичээрэй. Хэрвээ яг ижилхэн хэмжээнд байвал S гэж бичээрэй. Биш. Ерөнхийдөө бол шууд надад нэг тийм өөрчлөлт мэдрэгдлээ гэж үзвэл та S гэж бичээрэй. Яг энэ уулзалтанд орохоос өмнө болон энэ уулзалтанд дөнгөж сая хэдүүлээ хамтдаа ингээд өөр дээр ажилласан ш тийм ээ. Хамтдаа туршилт хийгээд үзэн. Тэгэхээр одоо ингээд өөрийгөө ингээд хараад үзэхэд танд ямар нэг өөрчлөлт гарсан байна уу? Тэ таны олгоо илүү хонглог болсон байна уу? Жохон ухаарлал орж ирж байна уу? Энерги нь хамаагүй сайжирсан юм шиг байна уу? Хэрвээ яг нөгөө нэг энэ асуултнуудад хариулж байгаа таны хариулт тийм ээ гэж байх юм бол why гэж хатан дээр бичээрэй. Тийм 3 why хүмүүс бичсэн ба шүү дээ.
За тэгэхээр хамтаараа дадуулахын хүчийг дөнгөж сая бол та бүдтэй хэллээ. Хүн болгоны зорилго нь яг нэгэн ижил байх юм бол хүрээлэн буй орчин шууд аль хэдийн хүчтэй болдго юм аа. Тийм тэгэхээр өөрийгөө ангаах чадамжтай нь яг хамтын дадлаар дамжуулан бодит яг тухайн цаг мөчөд тий итгэвчих юм аа. Тэр одоо жишээлбэл би ходоодныхоо чадамжийг сэрээ гэж бодъё л доо. Тэнд 100-аад хүмүүс яг ижил цагт бүгдээрээ яг ходоодныхоо чадамжийг сайжруулъя гэх юм бол яг тэр үед хийх дасгал дадал бол засал бүр маш хүчтэй байна. Илүү үр дүнтэй хийгээд илүү үр ашигтай байна. Яг түүнтэй ижилхэн бид бүхэлдэн хоол боловсруулах систем дээр бүтэн ажлыг гэж бүгдээрээ зэрэг зориход тий бүгдээрээ бүтэн бие дээр нэгэн зориг гэд ажиллахад бас хүчтэй зүг. Өөрөөр хэлбэл яг ингээд дараал нь бол эхлээд бүтэн бие дээр ажиллах. Тэгээд эргэтэн систем дээр ажиллах. Тэгээд яг тухайлсан эргэтэн дээр ажиллах байна. Тэгээ үүнийг өдөр болгон тасралтгүйгээр хийгээд хамтаараа хийхэд тэр өөрчлөлт бол бүр илүү үр дүнтэй явагддаг байгаа. За энүүн дээр бол хууштай байдал нь бол эрчимтэй байдлыг бол даван гардаг юм аа. Тэ? Өөрөөр хэлбэл ингээл тэ 7 хоногт нэг удаа ч юм уу тэ нэг хэсэгтэй байж байгаа амар их тасгал хийгээл амар их юм хийгээд байх нь биш. Харин эсэргээр та баг нэг зүйлийг тэ жоохон ч гэсэн хамаагүй өдөр болгон тэрийг тууштай хийх тохиолдолд тэр нь бол яг үнийг хэлээд нэг удаа нэг хальт тэ одоо хүчтэй нэг баахан маш олон зүйлсүүдийг зэрэг хийснээс илүү үр дүнтэй байдаг юм шүү. За жишээлбэл өнөөдөр та тийм тэгээд стрессний хувьд бол ямар зүйл байдаг юм бэ гэхээр өөрөөр хэлбэл энүүн дээр тууштай байдал нь нөгөө талаараа бол яг тэр момент буюу моментумаа хадгалах гэдэг зүйл байдаг. Өөрөөр хэлбэл яг ингээд ирчтэйгээр тэр ирчээ хадгалаад явах. Яг тэгэж чадах юм бол гинэт одоо тийм мотивац аваад за яг ингээд гэдэггээс илүүтэйгээр тэр моментаа хадгалаад явах нь бол илүү одоо хүчтэй байдаг юм шүү. Мотивац авахаас ч илүү байдаг юм. За тэгээд яагаад энүүн дээр ингэж ажиллах нь одоо илүү хэрэгтэй юм бэ гэхээр нөгөө талаараа яагаад ингэдэг вэ гэхээр таны стресс бол өөрөө хоримтлагддаг. Тэр байтугай хүүгээр бодож хоримтлагддаг. Өнөөдөр бид ингээд анхаарахгүй харахгүй байгаа. Ер нь яагаад асуудал байгаа шалтгаан нь. Тэгээ өнөөдөр ерөөсөө стрессээ анзаарахгүй тий байж л байдаг, ийм л байдаг гэж боддог боловч өнөөдөр таны стресс 1% дээр 1 гэж яхад маргааш 1.1. Тэгээ тэндээс нь хүүг бодогд авчиж байгаа. Нөгөөдөр 1.2. Гэх мэтлэн ингэж стресс хуримтлагцаар байгаад үнд бол тэр архаг стресс, архаг ядрал, архаг өвчлөл тий одоо өвчгөн гэдэг зүйл асуудал ихээр тулгарх тий реакцлах юм ингээд тухгүй байх, тайван бус байх бодлол энэ хуримтлагдсан байдлаас бий болд юм аа. За ингээд төлбөрийн хувьд бол яг одоо энэ цоо шинээр хэлж байгаа энэ хөтөлбөрийн хувьд тий өөрийгөө ангаах хүчээ сэрэх тэр түүндээ jump start хийх хөтөлбөр бол хөтөлбөрийн одоо мэдээллийг нь бас хүргэе. Тэгээ энүүн дээр бол та хэд юм бид зарах гээд байгаа биш. Тэгээ хүч зүгээр л яг ингээ байгаа мэдээллийг хэлж байгаа шүү. Тэгээд яг хамгийн ихний төвшөнд та бүтэн сая өдөр болгоно тий одоо сарын 4 удаа гэсэн үг. Сарын 4 удаа бүтэн сая өдрүүдэд яг хамтаараа өөрийнхөө тэр чадамжтай тэр jump start буюу яг тэр яг тусгай засал тий тэр сэрээлтийг авахыг хүсвэл төлбөр нь бол сарын $10 байгаа. $10 маш боломжтой. Хүн болго ингээд өөртөө зориулаад тий нэгэн өдрийг 7 хоногтаа гаргаад явхад тий яг $10 буюу одоо монголоор бодох юм бол 38,000 буу 36,000 тэр хавцаа гэсэн. Тэгээд ерөөсөө өөртөө яг тусгай заслыг тэгээд хамтаараа яг өөрийнхөө энэ бүх эдэрхтэн системтэй нэгээр нь тэгээд тэр сэрээлт jump start буюу тэр аль хэдийн байгаа зүйлээ сэрэх зорилгоор эхний төвшин бол байна. Суур төвшин сарын 17. Тэгээ бүр яг та үнэхээр өөртөө ер нь бол эрчимтэйгээр өөрчлөх гаргаа. Би өөртөө нэг зориод үзье, нэг хийгээд үзье. Бүр ингээд тэгээ ер нь нэг өөртөө нэг хугацаа гаргаа гэх юм бол жилээр бас бүтэн жилээр бас төлбөрөө төлөөд явах боломжтой. Бүтэн жилээр төлөх тохиолдолд яг ажилхан бүтэн сая өдрүүдэд орно гэсэн. Бүтэн сая өдрүүдэд орно. Гэхдээ бүтэн жилээр орж байгаа хүмүүсийн хувьд бол 2 сарын хэмнэлтэд сарын $100.
Тэгээд яг та бүтэн сая өдөр болгон тий өөртөө энэ заслыг аваад өөр дээрээ хамтаар ажиллаад явах боломжтой. За хоёр дахь түвшин болохоор тэрнээс илүү хүчтэйгээр за жоохон моментаа хадгалъя. Арай илүү хүчтэйгээр ингээд тий өөртөө сэрээлтийг авъяад заслаа тий идэвхжүүлэлтийг хийя гэх юм бол за хоёр дахь түвшин болохоор бямб болон нэм гаргуудад. Тэгэхээр сард бол 8 удаа орно гэсэн. 8 удаагийн засал идэвхжүүлэл. За тэр нь болохоор илүү идэвхжүүлэлттэйгээр таны дотор идэвхжүүлэлт нь хийгдэх гэсэн үг. Энэ нь болохоор сарын $18. Сарын 8 удаа тэгээ $18. Тэгээ энэ дээр нөгөө 5% шимтгэл бас явж байгаа. За хоёр дахь түвшин бол энэ байгаа. Гурав дахь түвшин. Гурав дахь түвшин бол бүрэн идэвхжүүлэлт гэдэг. За бүр илүү өндөр идэвхжүүлэлттэйгээр би өөр дээрээ ажиллая гэх тохиолдолд за энэ гурав дахь түвшин бол ямар байд юм бэ гэхээр нөгөө хүн болгоны асуудал өөр. Хүн болгоны хэрэгцээ өөр. Хүн болгоны бие өөр штэ. Таны стресс, миний стресс, ижлэгэн толгой өвдсөн ч гэсэн тэр чинь өөр зүйл дээр суурилсан байгаа байхгүй өөр шалтгаанаас болоод тэгэхээр яг түүнд нь зориулсан идэвхжүүлэлт бол яг түүнд нь зориулсан идэвхжүүлэлтээр одоо өөрөөр хэлбэл яг таны тэр хэрэгцээн дээр таны яг биеийн байдал дээр яг таны өөрийн одоо тэр хүсэл зорилго дээр суурилсан идэвхжүүлэлтээр хий гэвэл 3 дугаар түвшин бол түүнд зориулагдсан байгаа. Энэ бол ижлэн хагас бүтэн сая өдрүүдэд орно. Гэхдээ тусгай идэвхжүүлэлттэй хувь хүний онцлог зориулсан тусгай аппликейшн болон тусгай хэмжилтүүдээр бол явдаг байна. За тэр нь болохоор сарын $27 гэсэн. 8 удаа орно. За тэгээ аль алинд нь бол ерөөсөө яг жилээр би яг ингээд сууя гэх тохиолдолд 2 сарын төлбөр нь бол хөнгөлөгднө хэмнэгдээд явчихж байгаа. Тэгээ та өөрөөсөө асуугаад үзээрэй. Үнэхээр та яг стресс ингээд өөртөө өргөжүүлээд л ингээд энэ хിവэрэ оромлуулад ямар байна уу? Эсвэл үгүй одоо энэ дээр би ер нь ажиллаж эхлэе гэж таны дотроос дуудлага гарч байна. За тэгээ энэ дээр бол энэ бүгдийг ингээд дөнгөж саяны боломжуудыг таад одоо энэ сошиал хөтөлбөрийн боломжуудыг хэллээгээд таадыг ороороо ингээд хэлж байгаа гэж юус гол нь бол та өөртөө шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээд нэг зүйл байдаг. Хүний дотоодын дуудлага гэдэг зүйл байт юм аа. Тэгэхээр нөгөө боломж нь ийм зүйл байгаа шүү. Хамтаараа ажиллах боломж байна шүү. Тусгай идэвхжүүлэлттэйгээр тусгай сэрээлттэйгээр энэ хүчээ гаднаас нь сэрээгээд тэгтээ та өөрийн тэр 95% чадамжаа ашиглаад явах тэр jump start хийхдээ сэрээлт хийх боломж байна шүү. Гэдгийг л энэ дээр болж байгаа. Тэгээд цагийн хувьд бол яг ижилхэн нэгэн зэрэг явагдана. Миний хувьд бол оройны Дубайд бол 5 цагт явагдана. East Coast-д болохоор өмнөдөд болохоор 8 цагт. Pacific хэсэг дээр болохоор за 3 цагт европчуудад бол өдрийн 3 цагт байна. Энэтхэгчүүдэд бол 6 цаг 30 минут 6 байна. За монголчуудын хувьд бол 9 цагт Япончууд солонгосчуудын хувьд бол 10 цагт. Ерөнхийдөө бол яг энэ өөрөлдөл Монголын цагаар бол оройн 9 цагт байна. Оройн 9 цагт. Тэгээ бүх одоо дэлхий дээр байгаа бүх улс орны хүмүүс нэгэн зэрэг орох тэр цагийг харж агаад тэгээ Монголын оройн 9 цагаас болгосон байгаа. Зөвхөн 27 минутыг л өөртөө гаргахад хангалттай. Өөртөө гарч байгаа өөрчлөлтөө та харах болно. Тэгээ субъектив, объектив нарийн шинжилгээний төвшинч та хэмжүүлэлтүүдээ харахад таны дотор өөрчлөлт гарсан байгаагаа та харах болно. Тэгээ 3 дугаар төвшөнд нь өгж байгаа зүйл бол дөнгөж сая бүтэн идэвхжүүлэлттэй гэдэг нь бол DRPF ACE Evolve application өгж байгаа. Энэ бол бидний тухайн хүний хэрэгцээ, хүсэл, асуудал дээр нь суурилдаг тусгай аппликейшн байна. Өөрөөр хэлбэл яг тэр хүнд яг тухайн засал явагдахад бүр илүү одоо наривчлалтайгаар явуулдаг аппликейшн өгдөг юм аа. Түүгээр нь дамжуулж тусгай авшиглалт, мэдээлэлээр нь дамжуулж авшиглалт нь сэргэлтний хийдэг гэсэн. Тэгээ энэ яагаад орж ирсэн бэ гэдэг шалтгаан байгаа. Яагаад гэхээр одоо ихэнх одоо хөтөлбөрүүд алдаад байдаг шалтгаан юу юм бэ гэхээр хүн болгоныг яг ижилхэн гэж бодож ажилдагт байгаа. Тэгээ ерөнхий кейс дээр төгсөж. Гэтэл таны стресс чинь онцгой шүү дээ. Таны яг тулгараад байгаа асуудал, таны өөрийн тэр ижилхэн өвчин байсан ч гэсэн шалтгаан нь өөр байгаа. Таны хэрэгцээ өөр, та өөр учраас яг тухайн хувь хүнд зориулсан одоо ангаалтыг хийх хэрэгтэй байна гэдгийг харсан учраас тэр 3 дахь түвшний тусгай идэвхжүүлэлттэй тусгай хувийн мэдээлэлээр
явагдана гэдэг нь бол тэндээс үүдэлтэй байгаа. За хувьсан өөрчлөлтийн цагийн хувьд бол 48 цаг, 1 цаг, 3 сар, 48 цаг, 1 сар, 3 сар гэж байгаа. 48 цагийн дотор бол танд яг нэг шууд их тийм тогтвортой байдал бий болж эхлэх байгаа. За 1 сар ингээд явсны дараа бол танд хэмжигдэхүүн хэмжээний шилжилт бий болсон байна. 3 сарын дараа бол гүн төвшөнд тэр нөгөө нэгэн шугамд орох буюу тий бүх оюун бодол сэтгэл санаа зүрх яг нэгэн шугамд ороод тэрийг хадгалах төвшөндөө та ороод ирнэ. Биетэн тэрийг бий болгодог. Тэгээ миний хувьд бол яг үүнийг тий 45 жилийн тий ангаах эрүүл аж түргэн ухааны туршлагатайгаар тийм хэдэн мянгаад өвчтнүүдтэй ажилласны үр дүнд тэгээ олон жилийн туршлагаар бол би энэ хөтөлбөрийг бол гаргаж ирсэн байгаа. Тэгээ Jumpstart хөтөлбөр бол ерөөсөө яг энэ Jumpstart бид хэдийн яриад байгаа Jumpstart буюу сэрэлттэй одоо өсрэлттэйгээр эхлэл бий болгох гэх юм. Тэгээ унтаа байгаа юу сэрэх энэ бол суурь байгаа. Таны өөрийгөө өөрчлөхөд хамгийн ихний суурь байгаа. Фундамент. За тэрнээс цаашаа бүтэн хувьсан өөрчлөлтийг өөртөө бий болгоё гэх юм бол 12 сарын зам байдаг байгаа. 12 сарын бас тусгай хөтөлбөр бол байдаг. Өдөр болгоор. Тэгээд өдөрт ерөөсөө өөр дээрээ бүх талаас нь ажилладаг. Тэгээд тэн дээр бол юу болдгийм бэ гэхээр хамгийн түрүүнд өөрийнхөө биохим дээр ажилладаг. Биохим яг зөв идеалны биохим болгох. Тэр биохим өөрчлөгдөхөд таны аливаа зүйлийг харах байдал, таны өөрийнхөө чадамжийг ашиглах байдал, таны сэтгэл санааны байдал бүх зүйл тэр биохимтэй шууд холбоотой. Тэгэхээр хамгийн түрүүнд хэлдэг зүйл нь бол Jumpstart хийгдснийхэн дараа хэдүүлээ хагас амтсан Jumpstart хийлээ гэхэд ажлын өдрүүдэд болонгууд шууд биохим дээрээ ажиллаад явна. Тэгээд яг тэр 12 сарын процессын хувьд бол та үнэхээр яг бүгдийг сураад яг юу хийх гэхтэй бүрэн өөрийн болгоод ингээ явах юм бол зөвхөн 27 минутыг л өдөрт гаргахад өөртөө хангалттай. За тэгээд түүний дараа тэр биохим буюу биохим өөрчлөлтийн дараа нь дараагийн түвшин рүү тэр биохим авчирна. Дараагийн түвшинд бид хэд болохоор тэр гойлог байх тусгай дасгалыг хийдэг байна. Тэгээд тэр нь болохоор гойлог биохимиг илүү өөр түвшинд. Тэрний дараа зэгзгэр түвшинд аваачих дасгалыг хийнгүүт тэр биохим дараагийн дахиад нэг түвшинд очоод яг тэр нэг л хөтөлбөр дээр бид ажилладаг байгаа ш. Яг тэгэхэд тэрний дараагийн түвшинд бид яг амиа аврах чадамж буюу өөрсдийнхөө тэр дотоод хүч дээрээ чирэг байдал дээр ингээд ажиллаад явгууд таны биохим юу л ирдэг вэ гэхээр бид өөрийнхөө биохимиг биоэмийн үйлдвэрийн орчин руу бий болгоод авчирчдаг. Биохимийн эмийн орчин. Өөрөөр хэлбэл таны бие өөрийн дотроосоо эмээ үйлдвэрлэх орчныг хамгийн түрүүнд бий болгодог гэсэн үг. Тийм орчин дээр гараад ирэнгүүтээ бид яг тэр үед бол та өөр дээр ажиллах боломжтой байхгүй. За яг тэр үед та өөрийнхөө стресс, өвчлөл, хөвгшөлт дээр тийм яг үнэхээр системтэйгээр зогсоогоод, ухраагаад, урьдчилан сэргийлэх одоо системтэйгээр өөр дээр ажиллахад за ингээд та ингээ 12 сарын турш өөр дээр ажилласны дараа одоо ажиллаад явж байгаа тийм яг энэ стрессгүй, өвчлөлгүй, хөвгшөлтгүй яг нэг тийм төлөв дээрээ хүрэхэд та энэ үед бол залууч процесс танд хийгднэ. Та энэ үед гэрэлтэж эхэлнэ. Энэ үед та жинхэнэ өөрөөрөө орших буюу яг үнэхээр тэ өөрийн тэр гэрлээрээ гэрэлтэж эхлэх юм аа. Тэгэхээр бидний хувьд бол таны бие махбод оюун таны хувийн амьдрал, ажил мэргэжил, хувь зайны амьдралтанд зориулсан бүр тийм бүтэн системийг бол бид бол хүргэдэг байгаа. Таны амьдралд одоо хаанч одоо байна. Тэн дээр нь бол бид туслагаар чиглүүлэх бол энд байгаа. Гэхдээ яг тэрийг нөгөө хийх хүн нь хинбэ гэхээр та л өөрийгөө ангаж чадна. Харин тэрүүн дээр нь яг зөв загварыг нь тэр дэмжлэгийг нь тэр чиглүүлгийг тэр өдөөлтийг нь бол бид бол хийнэ. Тэгэхээр та өөрийгөө тэгж дээшээ өргөснийхаа дараа бусдыг та өргөөд эхлээрээ. Бусдад та туслаад эхлээрээ. Өөрөө өөртөө туслаад эхлснийхаа дараа. Тэгээ яг энүүн дээр бүр нарийн системээр бид тухайн хүнд хэрхэн өөрийнхөө хувийн амьдралдаа өөрчлөлт гаргах вэ? Өөрийнхөө ажил мэргэжлэлээр хэрхэн өөрчлөлт гаргах вэ? Тэгээ хэрхэн коуч, консалт болох вэ? За түүнээсээ цаашаа яг үнэхээр өөрийнхөө онцгой амьдралын зорилгоо хэрхэн одоо
бий болгоод түүнийгээ бүтээгээд түүгээрээ хувь нэмэр оруулаад явах вэ гэдэг дээр бол бид бол ингээд чиглээд ажилладаг байгаа. Тэгэхээр яагаад вэ гэхээр ерөөсөө та хий нэг хүн байх ёсгүй байхгүй. Та жинхэнэ та байх ёстой. Өөр хий нэгэн байх ёсгүй. Өөр хий нэгний дүр төрхөөр байх ёсгүй. Та яг жинхэнэ өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийх ёстой. Тэгээд тэрүүгээрээ бүр олон нийтэд туслах тэр цоо шин зүйлийг бий болгож түүгээрээ цоо шин системийг бий болгох ёстой. За яг ингээд эхлэнгүүд хүнд бол ингээд нэг тийм юу байдаг шалтгагууд гэх юм да. Ингээд яг үйлдэл хийх гэхээр нэг тийм өөртөө нэг тийм хязгаарлалтууд бий болгочтой тийм үү? Тэгвэл хамгийн ихний хүнд ингээд хаалдаг хязгаарлалт юу вэ гэхээр надад цаг байх гэдэг зүйл байдаг. Гэхдээ би бол хэлнэ. Танд стресстэй цаг байгаа юм чинь өөрийгөө хангаах цаг яагаад байхгүй гэж. Өөрөөр хэлбэл стресстүүлээд байгаа тэр цагаа хувьсгаад өөрийгөө хангаах цаг руу хувиргах боломжтой шүү гэдэг зүйл байна. За дараагийн нэг зүйл нь болохоор за би иймэрхүү хөтөлбөрүүдийг өөртөө хийж үзье. Тэгээ би нэг хийгээд үзсэн байхгүй юу гэд энэ тохиолдолд бол энд бол итгэжүүлэлт бол яг хамгийн гол нь гол хийж байгаа зүйл нь зүгээр юм хийгээд байгаа биш энд сэрээлт бол хийгдээд байгаа гэдэг гол байгаамаа. Ямар нэгэн зан үйл хийгээч ч юм уу одоо юу гэдэг үйлдэл хийгээл байхдаа биш. Гол нь бол энд бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таны дотор байгаа зүйлийг сэрээхт нь гол байхгүй. Тэгээ гол нь таны чадамжаараа дамжуулан та чадамжаа ашиглах нь гол нь байгаа. Тэгээ ер нь бол өөрийгөө хангаах чадамж нь таны биед эдгэрэл явагдсан нь л гэдэг чинь тэр чинь ерөөсөө 95% их тохиолдолд бол хэн тань хангаалтыг хийх юм бэ гэхээр таны бие өөрөө хийдэг 95%. 5% нь бол гадна талаас. Тэгэхээр энэ бол ерөөсөө таны бие өөрөө тэр чигтээ шинжлэх ухаан байгаа. Тэгэхээр энэ шинжлэх ухаан нь бол ашиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгээ яг тэр үнэхээр болж гэнэ үү гэдгийг та хэмжээд үзэх хэрэгтэй. Тэгээ субъектив түвшинд, объектив түвшинд, нарийн шинжилгээний түвшинд эмчнэр дээр очиж ч гэсэн шинжилгээнүүд өгөөд тэгээ сарын дараа, 3 сарын дараа, жилийн дараа дахин та хэмжээд өөрийнхөө энэ өөрчлөлтөө харах боломжтой. Тэгээд ер нь бол за нэг тэгж байгаа л нэг эхлэндээ тэгж байгаа л би дараа нэг өөр дээр ажилландаа гэдэг. Тэгэхээр энэ хүлээлтийн бас нэг зардал гэдэг зүйл байдаг. Хүлээх зардал. Яагаад вэ гэхээр стресс бол зүгээр л өнөөдөр бачаал маргааш алга болдог зүйл биш. Стресс яг та өөрөө ажиллахгүй тохиолдолд хоримтлагтаад явждаг. Өдөр өдрөөр хүүгээр бодогдоод хоримтлагтаад явждаг. Тэгээ өвчин бол аяан аниргүйгээр тэнд бий болоод тэгээд ерөөсөө тэр хуйлдалт гэдэг зүйл бол ерөөсөө таныг хүлээж тэр үе чинь хүрээд ирья гэж ерөөсөө танд цаг өгөхгүйгээр өөрөө бий болдог юм аа. Тэгээ энэ дээр хамгийн түрүүнд гол шийдэл нь юу гэж хэллээ? Хамгийн түрүүнд энэ сарнсан төлөвөөсөө дотоод руугаа орж ирэх хэрэгтэй. Та юудэ ханаад дотоод мэлмэр үгээ хар. Дотоод талбар уу. Яг та өөр дээрээ ирэхэд бол бараг минут ч авахгүй. Маш энгийн багаз. Яг энэ төлөв дээр та ингээл өөр дээрээ өөрийгөө аваад ирэхэд хэдэн минут ч авахгүй. Тэгэхэд яг таны бүх тэр сарнаад байгаа төвлөрөл, таны анхаарал, таны бүх зүйл таны дотор ордог. Гэхдээ энийг тогтмол болгож та яг өөртөө бүрэн суулгахад хамтын хүч хэрэгтэй байдаг. Хамтаараа ингэж хийх. Ганцаараа хийх гэхээр энэ чинь нэг хийчээд орхиод явчих зүйл шүү дээ. Гэтэл яг ингээ хамтын хүчтэй, тусгай идэвхжүүлэлтэй хийхэд илүү хүчтэйгээр та өөртөө энэ байдлаа тогтоон барьдаг нэгэн болох юм аа. Тэгээ асуулт нь жишээлбэл үгдийн үнээр болох болов гэх юм бол би бол 100% баталгаатайгаар хэлнэ болно. Тэгээ тэрний баталгаа хийн өгөх юм бэ гэхээр таны бие баггүй. Таны биеийн чадамж. Та үйлдэл хийж чадах юм бол та үнэхээр л тогтмол яг өөртөө л ажиллаж чадах юм бол таны бие бол гарцаагүй танд бол өөрчлөлт гарна. За яг үүн дээр чин сэтгэлээсээ би иймэрхүү зүйл хэлсэндээ биш. Тэгээ одоо би хэлж байгаа дааж биш энэ хөтөлбөр заавал орж ирэхтэй ч биш. Гэхдээ та өөрийнхөө системдээ үйлдэл хийх хэрэгтэй тийм ээ. Тэгээ яг одоо та би ер нь өвдөө үйлдэл хийж эхэлнэ гэж шийдвэр гаргасан бол чатан дээр decided гэж бичээрэй. Би
би шийдсэ. За энэ хөтөлбөрийн хувьд бол Англи явагдана. Тэгээд тухайн улс орноос хэдэн хүн орж ирж гин гэдгээс шалтгаалаад бол нэгэн зэрэг давхар орчуулгатай явагдах байгаа. Тэгэхээр жишээлбэл телүгүү хэлтэй хүмүүс ороход телүгүү орчуулгатай явагдаж байгаа. Испаниас бас олон хүмүүс ингээд тэгээ нэлээд олон хүмүүс ороод ерөөхдөө бол хэд хэдэн нэлээд олон хүмүүс ороод ирэх юм байна. Тэгээ Испани хэлний орчуулга бол зэрэг явах байгаа. Герман орч тэр, Польш орч тэр, Орос. Тэгээ босоод ямар ч хэл байна те. Тэгээ тухайн улс орноос те тухайн хэлтэй улс орноос олон хүнд орж байгаа тохиолдолд тэр хүмүүс донд нэг нь би ингээд те энэ хүмүүсийн бүгдийн сайн одоо хүмүүс тус болохын тулд би ингээд сайн дураараа орчуулга хийя гэх тохиолдолд давхар зэрэг орчуулгатай тухайн хэлээр бол явагдах боломжтой. Тэгэхээр монгол хэлээр бол давхар зэрэг орчуулгатай явагдаж байгаа. Яг тэгээд ямар ч улс орноос та ороод ирэх боломжтой гэсэн үг. Тэгээд яг өөртөө тохирсон цагаад сонгочих хэрэгтэй. Тэгээ энэ цагуудыг хэлсэн шүү дээ. Европт 3 цагт, тэгээ Арабын нэгдсэн улсад 5 цагт, Монголд бол 9 цагт, Солонгост, Японд 10 цагт, Австралид, Шинэ Зеландд 11 цагт юм байна, оройн 11 цаг. Яг ингээд 1 цагт орох байгаа. Тэр нь Монголын цагаар оройн 9 цагт. Сүнил энэ дээр бусад улс орны бас цагийг ингээд оруулаарай. Олон улс орноос хүмүүс орж байгаа учраас бүгдэнд нь яг цаг нь тодорхой байхаар. За тэгэхээр одоо аль хэдийн та шийдвэр гаргацсан байна. Тэгэхээр одоо одоо би хэлж байгаа биш. Гэхдээ яг үнийг хэлэхэд өөрийн ер нь бол хэрэгцээндээ тусгай идэвхжүүлэлттэй хийлэгдсэн л ер нь бол илүү утга оруулна гэж би бодноо. Тийм сарын $27 гэдэг бол бас бараг нэг их тий одоо орчин үед бол бараг нэг их одоо ер нь бол тий мөнгө бол биш болохоо болцсон одоо үе байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг та за ер нь л яг хэрэгцээн дээрээ суурлаад тий тэр нь явъя гэх юм бол би $27 гэнэ зөвлөнө. Тий. Яг нөгөө нэг хоол ундандаа зарцуулах мөнгө тий одоо гадуур хооллох мөнгөдөг ингээ харьцуулаад үзэх юм бол би бол $27 бол болно. Гэж үзнэ. За би яг энэ хөтөлбөрийг гаргасандаа ч биш тий. Уусаа яг тэгэхээр бид хэд эндээс яг нэг их нөгөө яг мөнгө олохтой биш энэ хөтөлбөр өөрөө нөгөө хувь нэмэр оруулах үүднээс тухайн хувь хүмүүст одоо хувь нэмэр оруулахын тулд тэгээ яг нөгөө нэг яг ягаад төлбөртэй байгаа юм бэ гэхээр яг энүүн дээр чинь бас нөгөө тий систем ажиллаж байгаа хүмүүс ажиллаж байгаа гэдэг утгаараа тэгээ бас нөгөө үнэгүй байх юм бол хүн чинь бас тий үнс нь гаргадаггүй тэр талаасаа бол яг ингээд ийм төлбөртэй байгаа юм аа. Тэгээд тэр байтугай тэрнээс цаашаа агсан төвшний хөтөлбөрүүд маань тий карьертэй болох одоо энэ дээр мэрэгчлэн болох хөтөлбөрүүд маань бол бүгд нөхцөлтэй өмнө төлбөргөөр явагддаг. Яагаад нөхцөлтэй өмнө төлбөргөөр өгдөг юм бэ гэхээр нөгөө хүмүүс хүн төрөлхтнийг тэгээ бүтээгч хувь нэмэр оруулагч болгохын тулд коуч, консалт, багш нар тэгээ зөвлөх одоо сургагч нар, бүтээгч нар бий болгохын тулд нөхцөлтэй өмнө төлбөргөөр ерөөдөө явж байгаа шалтгаан олон хүн туслахын тулд
тийм байдаг. Эцтэй бол ерөөсөө гол нь бол тийм. Тэгээд яг юу гэдэг нөхцөлөө өнөлбөргүй тэгтээ нөгөө талаараа ингээд ажиллаад явгууд би ч бас ингээд орлоготой болох боломж ч бас байдаг. Тэгэнгүүт энэ чинь орлоготой болохоор юу илээ гэж боддог боловч одоо юу гэдэг сүнслийн замаар явж байгаа хүн. Гэвчиг яг үнэхээр бурхан бол яг хүнд тусалж байгаа хүнийг шагнадгийн ба. Шагнал бол байнга байдаг. Тэр нь бол баялагын мөн чанар бол бас ирдэг юм аа. Яг тэр мөнгө өөрөө энерги баггүй. Гэхдээ яг тэр нь бол бүр тусгай асуудал байгаа юм. Гэхдээ ямар ч байсан тий яг коуч консалтинг хөтөлбөрүүд тийм мэрэгчлэн болох хөтөлбөрүүд бүр цаашлаад ингээд явах сурталчилга хөтөлбөрүүд дандаа нөхцөлтэй өнтөлбөргөөр явагддаг. За Хайдрабадын уулзалтанд ирэх хүмүүс байсан шүү дээ тийм ээ. Нөгөө дайны нөхцөл байдлаас болоод нисэх онгоцны буудлууд хаагдсантай холбоотой онгоц нисэхгүй болсонтой холбоотойгоор бол хойшлогдсон байгаа. Тэгэхээр тэр хүмүүс зориулаад Хайдрабадад суухаар тий бүртгүүлсэн байсан хүмүүстэй бол тий та бүхэндээ бол яг тэр төлсөн төлбөрийн үн цэнэгээр 8-7 хоногийн бол сургалтыг тэмээ та бүхэнд бол өгөх болно. Яагаад тэгэхээр төлбөрийн айл гэдгийг төлсөн байсан шүү дээ. Хэдүүлээ төлөвлөсөн байсан. Тэгэхээр Хайдрабадад орох хүмүүст бол тий яг тэр тухайн төлсөн төлбөртэй дүүцгүүлэх хэмжээний 8-7 хоногийн. Тэгээ 8 одоо бүтээсээ өдрийн төлбөрийг бол тэгээ хөтөлбөр бол өнгөө та бүхэнд өгөх болно. Хайдрабадад суух гэж хүмүүс. За 4 сараас орж ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд За тэгээд өнөөдөр бол ерөөсөө яг энэ хөтөлбөрийн цоошин одоо jump start хөтөлбөрийн бол хамгийн ихний засал бол явагдах байгаа. Уг нь бол 4 сараас 15 сар эхэлнэ л дээ. Гэхдээ айл хэдийн 4-р сард нөгөө төлөх төлбөрөө тий одоо 10 байна уу, 18 байна уу, тий 27 байна уу, эсвэл нөгөө жилээрч байна уу, айл хэдийн бүртгүүлсэн хүмүүст бол яг өнөөдөр бол яг нэмэлтээр та бүхэнд яг үнэхээр өөрийн биеэрээ тулахтан зориулаад өнөөдөр бол нэмэлтээр хөтөлбөр нь бол нэг өдрийн засал нь бол орох байгаа шүү өтгчүүлтэн. Одоо ангаах чадамжийн jump start хийх те сэрэх дээр. Засал нь бол өнөөдөр явагдах байгаа. Нэмэлт нэгээр явагдах гэсэн. За багш нар болон франчайз нар дадлагч нар та бүхэндээ хэлгээд тий энэ хөтөлбөр бол та бүхний сайтанд орсон байгаа шүү. Тэгэхээр сайтаараа дамжуулаад тий хүмүүст тий бүртгүүлэхтэн тий орохыг хүсэж байгаа хүмүүст нь бол тий та бүхэн сайтаараа дамжуулаад бүртгээрэй. Тий энэ сайхан боломжийг нь бас хэлээд тий олон хүмүүс та бүхэн туслаад яваарай. Тэгэхээр what time Монголд хэдэн цагаас юм бол? Тийм тэгэхээр өнөөдөр бол яг нэмэлт нэг өдрийн үнгүйцэслэх хэдүүл авах нь шүү дээ. Тэгснээр яг энэ нөгөө энэ бүтэнсээ өдрүүдэд юу болох юм бэ? Тий хагасаа өдрүүдэд юу болох юм бэ гэдгийг тий яг нөгөө биеэр мэдрэх боломжтой гэсэн. Тэгээд нөгөө өнөөдөр орж иж чадахгүй хүмүүсийн хувьд бол жоохон яг нөгөө амжихгүй тохиолдол тий санаа зовдгоо угаасаа 15 сар хөтөлбөрөнд 4 сар эхэлнэ. Гэхдээ өнөөдөр ингээд ороод ирэх мод нэмэлт нэг өдрийн засал бол тий. Тэгээ Монголын цагаар бол өнөөдөр 9 цагт яг нөгөө явах цагаар л юм байна л да. Өнөөдөр бол яг ижилхэн 9 цагтаа явагдах юм байна. За бүртгүүлийг хүсэж байгаа хүмүүс та бүхэн минь урьсан багш нартайгаа холбогдоод тий дадлагч нартай одоо суралцж байгаа суралцагч нартай холбогдоод тэгээд тэгээ та дөнгөж саяны 3 төвшнөр аль нэгээр нь өөр дээр ажиллаад явъя. Одоо өөрчлөлт гаргая тий тэн дээрээ сэрээлт хийлгийг тий одоо jump start хийлгийг гэж хүсэж байвал
та бүхэн минь урьсан багш нартайгаа тийм ээ сурлагч нартай холбогдоод бүтгүүлээрэй. За гадаадд сурж байгаа хүмүүс бас энэ формыг бүглөөд бас бүртгүүлэх боломжтой. Тэгээд энэ формыг бүгдөө манайхан бүгдээрээ бас бүгд За ялангуяа олон нийтийн сүлжээгээр яг нөгөө зар хараад ороод ирсэн хүмүүсийн маань хувьд тэгээ та бүхэн минь нөгөө урьсан хүмүүстэйгээ холбогдоод тэгээ ерөнхийдөө бол манайхан яг ингээд энэ цоошин хөтөлбөрт ингээд ороод ингээд явъя өөрөөртөө сэрэлт хийгээд энэ заслыг аваад явъя гэж байгаа хүмүүсийн маань хувьд яг энэ формыг бүглэх юм байна. Энэ чатанд өгсөн формыг бүглөөд тэгээд урьсан багштайгаа холбогдоорой. Хэрвээ танд нөгөө урьсан хүн байхгүй, тэгээ таних мэдэх хүн байхгүй бол мэйлээр бидэнтэй бас холбогдох боломжтой. Яг энэ нөгөө форм дээр мэйл явуулангууд мэйлээр. За асуулт байна уу? Ямар нэгэн асуулт байна уу? Асуулттай хүн байна уу? Манайхан чатан дээр бичээрэй. Ямар нэгэн асуулттай бол чатан дээр бичээрэй. Тэгээ манайхан яг орохыг хүсэж байгаа хүмүүс нь тэгээ багш нартайгаа холбогдоод бүртгүүлээрэй. Яг энэ хүртэл та бүхэнд нь асуух асуулт байна уу? Тий? Асуумаар байгаа асуулт байвал зүрхэн дээрээ төвлөрөхөд уйлсан гэж байна. There's a question, teacher. Teacher. Yes, teacher. So yes, Sorin Chiming. Yeah, there's in the chat, the questions are written, and first person said, actually when he or she was focusing in the heart, he cried. And why does it happen? That when we were doing that, when we were working together, right? In this I got it. I understood. The reason you cry is this process is so powerful that all that energy which was scattered, we brought it in, all the focus of the senses outside, we brought it in. So we had tremendous amount of energy to heal you. So the jumpstart process happens, and the crying is the let go of what you are holding inside, which was holding your healing process. The moment you cry, your healing process jumpstarts. Тэгэхээр энэ асуулт тий зүрхэн дээрээ төвлөрөхөд уйлсан ямар учиртай вэ гэдээ асууж байна. За энэ асуултны хариултанд бол яагаад вэ гэхээр бидний бүх мэдэргүүнүүд нь яг гадагшаа нэлээд харагдсан, яг гадагшаа сарналтай байсан учраас бүх энерги нь гадагшаа сарналтай байсан. Тэр бүх сарнсан бүх мэдэргүүнүүдээ энерги төвлөлөө дотгошоо аваад ирэхэд асар их энерги одоо хүч таны дотор буцаж цугулсан гэсэн. Тэгэхээр тэр буцаж цугулсан байдал нь таны дотор яг тэр jump start буюу тэр сэрэлтийг бий болгох процесс болоод тэгээ танд бол чөлөөлтийг хийсэн гэсэн. Өөрөлдвөл таны бие өөрийгөө ангаах тэр процессыг тань ямар нэгэн зүйл хоошоо татаад байсан байгаа даа. Тэгээ тэр зүйл нь чөлөөлөгдөхдөө таны уйлалтаар одоо уйлснаар нь дамжуулж гарсан гэсэн. Тэгээ тэр уйлж байгаагаар дамжуулан таны ангаах чадамж нь бол сэрэлт эхэлсэн байгаа. So there's another question. Can we avoid surgery? See, I'll tell you one thing. After you have tried everything,
And if surgery is required for something which is dead, something which is not getting all right, we should think of that option also. God has created surgical intervention, hospitals, everything is with the consent of this existence that it has happened. All the systems have happened, but they are part of the 5%. And so if surgery is necessary, I would say yes. If it's absolutely necessary, there's no other choice. That is why modern medicine is there for the emergencies to save your life. Then the 95%. So first is try with the 95% resources. If it doesn't work, only then. 95% of the times you may not need surgery. Only 5% of the times you may need surgery. And surgery is needed when it is impossible for the function to change, and it has to be changed immediately. It is dead and it is causing a problem. So we need to do surgery. For example, there's a gangrene. The tissue in the foot is black, dying. It will poison the whole body and kill. So then we need to cut it. We need to cut that portion so at least the person remains alive. So there are situations which require it. So 5% are the only situations. If you make a sincere effort with the 95%, 95% of the time surgery will be postponed. Бид мэдслийг одоо мэдсэлд хийлгүүлэхгүйгээр одоо хагалгаанд орохгүйгээр ер нь явах боломжтой юу? Ер нь бол хагалгааны залттай байсан ч гэсэн хагалгаанд орохгүйгээр идэх боломжтой юу гэдэг асуултаа ер нь хагалгаа хэрэгтэй юу? Мэдсэл хэрэгтэй юу гэдэг асуулт. Тэгээ энэ асуултанд бол ерөнхийдөө бол яг тухайн эс нь үгүйцсэн маш яаралтай шаардлагатай байгаа үед хагалгаа хэрэгтэй. Яг тэр мэдсэл хагалгаа буруу гэсэн зүйл ерөөсөй байхгүй. Яг тэгэхээр энэ дэлхий дээр байгаа бүх зүйлсүүд тэгээ оршихуй зөвшөөрөл өгсөн учраас өөрийнхөө үүргийг гүйцэтгүүлэхэд эм тариа мэдсэл бүгд байж идэг. Гэхдээ энэ бол яг бүх ангаалтын бол зөвхөн 5%. Зөвхөн 5%. Тэгэхээр яг хагалгаа шаардлагатай үедээ хэрэгтэй. Гэхдээ би бол ингэж хэлнэ. Тэгээ угаасаа энэ орчин үеийн ангаах ухаанд ялангуяа ингээд яаралтай тусламжийн үед бол хэрэг болно шүү дээ таны амийг аврахын тулд. Тэгэхээр тэр үед нь бол хэрэгж болно. Гэхдээ та одоо тэр яг тийм тулсан биш үед. Тэгээд өөрийн тэр 95%-аар тэгээ өөрийн чадамжаараа хэрвээ ангаах боломжтой бол тэгээ тэрүүгээр ангаж байгаа. Хэрвээ боломжгүй бол 5% тэгээ хагалгаа руу ингээд орсон зүгөө. Тэгээ би хэлэхэд ихэнх тохиолдолд бол ихэнх асуудлыг бол хагалгаагүйгээр 95% нь бол шийдэх боломжтой байдаг. Гэхдээ 5% тохиолдолд бол ялчгүй хагалгаа хэрэгтэй болдог. Энэ ямар тохиолдолд юм бэ гэхээр бүр үнэхээр одоо үйл ажиллагаа нь ингээд явагдахаа болцсон маш яралтай эсүүд нь үхэгдсэн. Тэгээ тэр үхсэн эсэн жишээлбэл бүр цаашаа ингээд тэ аминданд болох хорыг одоо бий болгоод тэ тэр хүнийг хүнд асуудал бий болгож байгаа. Тийм тохиолдолд одоо жишээлбэл эсийн өвчлөлтэй шүү дээ гангрен гэдэг өвчин тэ хөлн тэр чигтээ хав оролцсон эс нь үхсэж байгаа тэрийг тайрахаас өөр байхгүй та хаалгаа хийхээс өөр. Тэгэхгүй бол тэр чинь цаашаа тухайн хүний амьд хүрэх гэдэг байгаа учраас тэгэхээр ийм тохиолдолд бол хаалгаа нь орох нь зөв юм аа. Тэгэхээр энэ дээр бол эмчийн зөвлөгөө авахтай гэхдээ өөрийнхөө чадамжаар тэ ажиллаарай л гэдэг зүйл. Okay. The answer to Sai Kumari, just 1 second, so I'll talk to her. Only for 1 second. Sai Kumari хаанаас орж байгаа вэ? За тэгэхээр асуулт нь болохоор би ерөөдөө бол тодорхой зүйлсүүдийг бол хийх чадамжгүй байгаа. Тэгэхээр яг энэ байдлаа би сайжруулах боломжтой юу? Одоо энэ хөтөлбөрт орсны дараа гэвэл за 95 тохиолдолд бол 100-ийн 95 тохиолдолд боломжтой. Гэхдээ хэрвээ тухайн өөрөөр хэлбэл хизээ юм бэ гэхээр эс нь үхчихээгүй тохиолдолд, үхээгүй тохиолдолд
тодорхой хэмжээний амь тэнд байгаа тохиолдолд түүнийг бол сэрэх боломжтой. Тэгэхээр би бол яг ингээд чамайг ярьж байгааг ингээд сонсохоор бүрч яг тийм те болцсон бол биш гэж бодож байна. Одоо чадамж нь бол хязгаарлагдсан гэж бодохгүй байна. Бүр хөгжлийн бэрхшээл төвшөнд очоогүй гэж бодож байна. Тэгэхээр ийм тохиолдолд чиний хувьд бол тэр чадамжаа бол сайжрах боломжтой. За. Eight, 6 years. Mhm. 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 За тэгэхээр Сайкаморигийн асуулт болохоор манай ээж бол ингээд яг нөгөө хэвтэрт байгаа. Босох чадамжгүй болсон. Тэгээ ерөнхийдөө бол маш их айдсаасаа болоод ингээд босож чадахгүй, юм хийж чадахгүй ийм тохиолдол байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд ээж маань босох болов 86 настай юм аа гэж хийж байна. За 90 настай байсан ч хамаагүй. Яг үнийхлээд тухайн хүн өөрөө яг хүсэх юм бол тэгээ яг үнэхээр яг ингээд хүсээд зориод яг орж ирээд яг тэн дээрээ хийх зүйлийг хамт чиглүүлгээр нь хийх зүйлийг хийгээд явах тохиолдолд тиймээ боломж өөрчлөлтийг хийж харна. Гэхдээ та тусдаад явах хэрэгтэй шүү. Ер нь бол би дандаа ичид харсаар агаад ер нь бол маш олон зүйлс болохгүй гэх зүйл байхгүй. Гэхдээ тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалаад. Yes teacher. There's one question. Mute yourself. Yeah. I got a nausea. Like during the meeting, I got nausea, but now it has become nausea, and now it has become better. Why? Why? Nausea is the way of exit. Nausea is a process of starting the vomiting, correct? So when something is not right inside your body, the body creates nausea feeling to vomit, to remove it. So the nausea feeling was for the removing of what was not wanted in you. За тэгэхээр нөгөө дотор мухаарч байснаа хэвэн болж байгааг асуугаад өгчээ гэсэн байна. За дотор мухаарч байна гэдэг чинь юу юм бэ гэхээр өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйл ингээ бөөлжөд гарамаар юм шиг болж штэ. Өөрөөр хэлбэл таны бие өөрөө дотроосоо тэг одоо таны биед хэрэггүй байгаа, зүв биш байгаа зүйлийг гаргах гээд тийм одоо дотор мухаарах мэдрэмжийг өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол нөгөө нэг танд чөлөөлт болж байгаа хэлбэр байна. Тэгж тийм мэдрэмжээр. Тэгээ яагаад одоо зүгээр басан бэ гэхээр тэр нь яг ингээ дотроос нь энэ ингээ гаргацсан учраас гаргаж байгаагийн нэг хэлбэр байна. Өөрийн дотроос. Teacher, what is suitable for the spiritual realization? What level is the best level for spiritual realization? I don't understand what level. There are 3 levels, like level 1, level 2, jumpstart program. Oh no, always the third one. Because that is customized, because you want spirituality. You want to do, once you have written in the desire that this is what is your reason, so it starts working towards that. So it's level 3, and it's only Sundays or Sunday, Saturday. That's it. This is the weekend jumpstart process. So for that, level 3. Сүнслийн ухаарлттай энэ 3 төвшний аль нь хамгийн одоо тохирох төвшин бэ гэх юм бол за тэрүүнд бол ерөөсө 3 дугаар төвшин юм аа. Яа тэгэхээр та сүнслийн төвшинттэй ухаарлалтай болъё өсөй гэж байгаа зүйл нь таны хүсэл байх шүү дээ. Тэгэхээр яг тэнд өгч байгаа тусгай аппликейшн дээр нь би яг ингээд сүнслийн төвшинттэй ухаарлалтай болохыг хүсэж байна гэдэг ингээд тэр яг хүслээ ингээд оруулаад явуулдаг. Яг тэр тусгай яг дотоод чадамжийн сэрээлтэн дээр бол өдөөлтөн дээр тэр мэдээлэлтэй хамт явдаг юм аа. Тэгэхээр ер нь бол 3 дугаар төвшин. Гэхдээ энэ бол хагас амтсанд бидгээд зөвхөн чадамжаа сэрээж байгаа хэрэг дээр ярьж байгаа шүү дээ. За 7 дугаар багштай сонио уйсан энэ бодлого зөв газар дээрсэн байна. Хог хийх хэрэгтэй гэнэ үү? Can whole family join? There was another question. So can we switch from level 1 to level 2 or 3, like after 1 month or after like 2 months? So yes, you can. You just add the second one, no? You just pay for that. Тэгэхээр нэгдүгээр төвшнөөс
нэг сар ингээд юу гэдэг нь зөвхөн нэгдүгээр түвшнээр явж байгаа. Тэгээд дараа сараас нь ч юм уу 3 дугаар түвшин рүү шилжих боломжтой юу гэх юм бол болно. Яг тэгээд хүснээр альч түвшин рүүгээ шилжээд байгаа. Хүний насны хэмжээтэй төрдгүү. Ektoya asked, is there actually limit for how long that person should live? You know, is it written that this person is going to live for this many years? Is it written, or is there any limit? It's definitely not written. Okay, but so we don't want to even dwell on that. We don't even want to. We can find out how long one person will live. It's written in the nadi of leaf of theirs, in the nadi leaf. But that one we don't allow people to do it, because if they know the time when they're going to die, they will make sure they die at that time. They will be always having the fear that I'm going to die on this date. So that happens. So we don't want to encourage psychological additions to it. So although it's possible, answer is you can find out, but I would not. Even I haven't done for myself. I haven't done it. But still, it's kind of in a destiny, there's number. Yeah. And who's written the destiny? You. That number is written by you. You have decided that. The whole life history and the life reading of your personal life, that you have decided to take birth. And you take a birth for some reason. That's also written. You are the one who decides in the previous life. You are the one who chose the parents. You are the one who choose your brothers and sisters. The family. Rich or poor, you choose. Хүний насны тоо хэмжээтэй төрдгүү гэдэг асуултан дээр бол энүүн дээр бол багш хоёр төрлийн асуулт гэж байна. Яг ингээ хэмжээтэй хийгээд одоо бичигдсэн ч юм уу нэг тийм төрдгүү гэх юм бол яг үнийг хэлээд тухайн хүний навчны бичээс гэдэг зүйл тусгай бичээс байдаг. Тэгээд тэн дээр бол тухайн хүний одоо амьдрах насны тоог нь бол харах боломжтой байдаг. Гэхдээ тэрийг бол ер нь бол хүмүүст аль болох хэлэхгүй байхыг зөвлөдгөө. Яагаад вэ гэхээр тухайн хүнд одоо насны тоон ийм байна гэдээ ингээ хэлчих юм бол тухайн хүн яг тэр насандаа өөх гэж зорчдөг. Яг энд л бөхөх хэрэгтэй байна. Тэгээ тийм учраас бол тэрийг бол зөвлөдгөө байгаа. Гэхдээ бол байдаг. Нөгөө талаараа ийм баггүй одоо өөрөөр хэлбэл байдаг. Тэгвэл хэн тэрийг одоо тодорхойлсон бэ гэх юм бол та өөрөө тодорхойлсон байна. Хувьцаагаа бичсэн хүн та байгаад. Яг энэ төрлийг авахаас өмнө би энэ төрлийг авнаа. Би ийм аав ээжтэй төрнө. Би ийм зүйл хийнэ гэд ингээд тэр энэ амьдралдаа би ийм зүйл туулна гэдэг зүйлээ та шийдээд өөрөө энэ хувьцаагаа энэ төрлөө авсан байгаа. Тэгээд тийм учраас эндээс хизээ явах гэдгийг бас та мэднэ. Тэгэхээр ерөөхдөө бол яг энэ байдаг. Гэхдээ тэрийг бол хэлэх боломжгүй маа л гэж байна. Тасал хийгээд өмнө би энэ шилэг өгсөн юм аа бүгд хэвээ эрүүл байсан гэж 2 жилийн жилийн шилэг өгсөн бол цаагаар маш өндөр болсон юм ямар ч юм аа. Ямар бясал тасгал юм бол бясал хүний биеийн процесс өөрчлөлт байгаа. Энийг хэрхэн тасгах боломжтой вэ гэсэн байна. За энэ асуулт асууж байгаа хүн тодорхой бичээд өгөөрэй. Тэгээд эмч нараас юу гэж хэлсэн бол бан загналаг идэх боломжтой юу? Okay. So there's one person said, is it possible to heal the thyroid gland, the nodules, the knots? How do I say it? Everything. Yeah, can it be healed through the level 3? See, we are only jump-starting the healing process. I think you people understand. We are jump-starting the healing process. It is you who is healing it. So this Saturday, Sunday program is jump-starting the healing process. So when you will do level 3, you will be writing that I have thyroid nodules. So you will be specifically jump-starting that process, and the rest is up to you with your commitment and effort of doing that. Understood? Clear now? Тэгэхээр энд нөгөө бамбайн цаглаа 3 дугаар түвшинд явхад эдгэрэх болов уу гэдэг асуулт байна. Тэгэхээр энэ дээр та админ яг тодорхой ойлгох хэрэгтэй. Энэ хөтөлбөр яг юу хийдэг юм бэ гэхээр таны дотор байгаа процессыг сэргээж өгнө. Тэгээд сэрсэн байгаа процессор та өөр дээрээ ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр таны өөрийн дотор байна. Тэгэхээр энэ дээр бол 3 дугаар түвшинд байх нь бол яг тэн дээр биччих хэрэгтэй. Би яг өөрийнхөө энэ бамбайн цаглаагаа эгээх хүсэж байна. Яг үүндээ зориулсан би сэрэлтийг авахыг хүсэж байна гэд. Тэгээд яг түүнийхээ төлөө та тууштай бамбаа булчирхаа дээр ажиллахад бол тэр нь бол эдгэрэх процесс нь хийгднэ. Тэгэхээр энэ дээр бол сэрэлтийг бол хийж байгаа. Гол нь тэн дээр нь яг хүсэл хэсэг дээр нь яг энэ зүйл зориулж байгаа юм шүү гэдгийг бичих хэрэгтэй шүү. Where is Ganesh P. Reddy? He went away. He had raised his hand. Ganesh P. Reddy, did you go away? Okay, fine.
Yes. Zoom user, what do you want, please? You should write your name, Zoom user. What's your name, Zoom user? Zoom. I can't, I have to address you. Write your name, change your name, then I can address you. You just raised your hand. So I don't know who you are because I just say Zoom user. I'm not asking you who. I'm talking to the gentleman who's written Zoom user. Next to Sonin Chimig, the person who has raised the hand, can you unmute yourself? Okay, fine. He doesn't. Yes, who didn't have the option to raise your hand? Shankar, write your name so that I can address you. За Shankar. So rename yourself and just hold. Okay. Yes. What? За I би can't. сахартай юм аа. I can't hear you. I can't hear you. Teacher, please switch your language. Okay. Yes. За тэгэхээр одоо Shankar асууж байна. Би сахартай юм аа. Өглөөний мэнд ирэх мэ? Би сахарын өвчтөн байгаамаа 20 жилийн турш одоо сахартай байна. Би өөрийнхөө ангаах чадамжаар үүнийг ухрах боломжтой болов. Хэн ангааж байгаа гэдгийг нь ойлгосноо. Хэн ангааж байгаа? Би юм тийм ээ? Тийм би өөрөө гэсэн. Тэр сахарыг хэн бий болгосон байх вэ? Мунхаг байдлаас те мдээгүй улмаас те зорил одоо тэгээ ингүүл би одоо сахартай болно гэж мдээгүйгээр л өөртөө бий болгосон тийм үү? Тэгэхээр би ийм тариа ууж байгаа л да. Ийм бол 5%. Ангаалтын яг 5%, 95% нь өөрийн чадамжаар хийдэг юм аа. Тэгэхээр яг ороод ирээл өөр дээрээ тий шинжилгээнүүдээ яг нөгөө орж ирэхээс өмнө хийлгчих тэгэнгүүтээ дараа нь дахиж бас ингэ хийлгээд тэгэхээр өөрөлдөл нойр булчирхаагийн сэрэхээс нойр булчирхаагийн чадамжийг сэрэхээс гадна тэр нойр булчирхааны сахар хүлээн авах одоо шингээх чадамжийг сэрэх хэрэг процесс хийх гэсэн. Тий ийм тариагаа хоёлоо зохиохгүй. Гэхдээ яг ингээ өөр дээрээ ингээ ажиллаад ингээ яваад тэгэхээр эмчнэр цаанаас за одоо таны сахар зүгээр байна. Эм тариа хэрэглэх шаардлагагүй боллоо гэх үед нь эм тариагаа зогсоох хэрэгтэй. Тэгэхээр яг энүүн дээр бол нойр булчиргаан дээр нь төлхөө ажиллах. Нойр булчиргааны сахар ингэж авчих чадамж. Тэгээ ер нь бол бүх зүйл бол бидний бүтээт юм аа. Тэгээ тэрийг нь ойлгоход нь тэгээ түүнтэйгээ ажиллахад нь зориулж л энэ яаж байгаа. Бид юм. Тэгэхээр бид бол яг ингээд өөрсдөө боломжтой бүхтэй одоо арга зүйнүүдийг та бүхэнд хэлэх болно. Тэгээ чиглүүлэг өгнө. Тэгээ тэрүүгээр та өөр дээрээ ажиллаад явхад тэгээ өөрийн дотоодын чадамжтай өөрчлөлт харна. Харагддаггүй. Надад нэг асуулт байна. Манай эхнэр бол хэд хэдэн хагалгаанд орсон юм аа. За тэгэхээр Shrinkant бол асуусан байна. Эхмээ манай эхнэр бол ингээд маш их эрүүл мэндийн асуудалтай. Тэгээ хагалгаанд бол маш их орсон. Тэгээд ер нь бол ингээд сайн алхаж чадахгүй тий алхсан ч ер нь бол ингээд нэг хүч нэлийн сул бал байгаа. Тэгээд
Эхнэр нь хажууд нь байгаа гэсэн хажууд байжгаад тэгээд нөгөө нэг цагаас удаан байж чадахгүй учраас яг ингээд тэгээ буцаад ингээд хөвцөө ингээд тэгж байна. Тэгээд за энүүн дээр бол яг ингээ хөтөлбөрт ороод эхлэхэд хөтөлбөр нь эхлэхэд гэсэн үг тийм альбаасаар яг эхлэх тэр мөчт нь яхад тэр зөөлөн өөрчлөлт бол бинтээр нь бол эхнэрийнх нь эхнэр дээр нь гарч ирнэ. Тэгээд тэр бол хагасаа бүтэн сайн зөвхөн шүү дээ. Тэгээд тэр дундаа яг ийм хүнд өвчтэй хүний хувьд бол яг үнийг хэлэхэд яг өдөр тутмынхын хөтөлбөрт ороод ирвэл илүү зүгээр. Тэгээд нэг жилээр байвал ихсэн. Хагасаа бүтэн сайн байсан ч гэсэн яг нэг жилээр. Яг тэр өөрчлөлт бол зүгээр нэг өдрийн дотор болоод нэг сарын дотор болоод явдаг зүйл биш байхгүй. Тийм тэгэхээр тэгээ энэ дээр бол ерөөсөө өөрөглөл тэр эхнэрт нь бол тэр хүчин дотор нь байгаа. Тэгээ тэрийг нь сэрээж өгөөд тэгээ тэрүүгээр ажиллах нь гол чухал байна. Гэхдээ энэ тэгээ бүхэлд нь тэр хүчин дотор нь байдаг. Гэхдээ нөгөө 5% одоо хэрэггүй гэсэн үг биш. 5% гадна талаас нь өдөөлт өгч ич тэ хэрэгтэй нөхцөлийг бүрдүүлж хүний 95% ажиллах учраас тийм тэгэхээр ерөнхийдөө бол жил өөр дээр ажиллана гэсэн л зорилготой явах хэрэгтэй. Хичээ зүтгэлтэй. Дооштой байдлаа. Хийс гэхээр одоо бас өөр хүний талаар ярих гэж байгаа мөлөө би түнгээ заа. Гэтэ ямар ч байсан энүүн дээр яаж байна. Одоо ингээд эмч бол ингээд эмнийхээ хэмжээг бол ерөөсөө ингээд буулгахгүй байна. 2 жил ингээд буулгасангүй өндөр хэмжээний тунтаагаар ерөөдөө бол одоо өндөр хэмжээс хойш ерөөдөө бол яг эхний хэмжээгээр л тун нь ингээд яваад байна. За тэгэхээр эмч нь бол ямар ч байсан те ерөөсөө тэр эмнийхэн хэмжээг бол буулгахгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ бол тухайн эмчийн бас туршлага дээр нь суурилсан мах гэж бодож байна. Бас хийсэн тестэн дээр. Яагаад вэ гэхээр хүмүүс ингээд эмийг нь буулгаад тэ тунгийг нь буулгаад тэгэхээр тийм одоо хүнд өвчтэй хүмүүсийн хувьд бол тэ хангаалт нь бол тэ одоо тэр эдгэрэл нь бол сайн явагддгүй юм байна гэдгийг хараад тэгээд бол яг хэмжээг нь бол яг нэг хэвэнд нөгөөд байгаа хаа. Яагаад вэ гэхээр одоо ангаалт бүрэн дөрөв хийгдэхэд бол хүнд 2-оос 3 жил болдог хгүй яг бүтэн эдгэрэл хэрвээ яг бүтэн одоо хийхлээ гэхэд 2-оос 3 жил болдог. Жишээлбэл одоо би гимтэс овогийн эмч хүн биш шүү дээ. Тэгэхэд одоо хугарал боллоо. Яасан гэд хугарлаа гэхэд яс үнэхээр бүрэн эдгэрхэд яг үнэхээр хуучин хэвийн яг энгийн яс руугаа ингэж буцаж ирэхэд 3 жил шаардлагдаг. 3 жилийн дараа тэр яс жинхэнэ хэвийн хэмжээнд ирлээ гэж үздэг. Тэгэхээр тэр 3 жилийн цонхыг бодоод ингээд эмч нь бол тэр тунгийг буулгаг баха. Тэгээ одоо 2 нь өнгөрсөн гэхээр одоо дахиад 1 жил үлдсэн байна шүү дээ. Тэгээ тэрнээс нь хойшоо баг багаар нь тунгийг багасгаж агаад тухайн хүний ангаалтын систем нь өөрөө ингээд удирдлагыг авахаар тэгж одоо юутай явж байгаа хаа. Yes, yes. The question is, teacher, my husband got the diabetes like recently, and he hasn't started with the medicine yet. So should I register him for the 3rd level? Yes, 3rd level. Yes, 3rd level to at least jumpstart the process so the body starts managing the sugar levels automatically. And after 3 weeks, if it is not managed, then we will add the medicines while this process is continuing. Because we don't know whether he will be able to achieve what he has to achieve in 3 weeks. Yes. Тэгэхээр энэ дээр асуулт байна. Манай нөхөр саяхнаас сахартай болсон юм аа. Им ууж эхлэегүй байгаа. Би бүтгүүлээ 3 дугаар хөтөлбөрт оруулж болох уу гэвэл болно. Тэгээ нөхөр нь хүчивэл болно. Гэхдээ энэ дээр бол яг ямар ч байсан тэрнээс нь өмнө хэдүүлээ яг мэдээллийг бол оруулна шүү дээ тийм ээ. Мэдээллийг оруулангуудаа. Гэхдээ им хэрвээ уух шаардлагатай бол имийг бол хавсарна.
Яг тэгэхээр тухайн хүний чадамж ямар вэ гэдгийг бид мэдэхгүй учраас тэгэхээр яг ингээд хэрвээ хавсрах шаардлагатай бол хавсрах шаардлагагүй бол яг энэ сэрэл дээр 3-7 хоногийн ер нь бол сэрэл дээр ер нь бол хавсрах шаардлагатай юу, шаардлагагүй юу гэдэг нь бол тодорхой гараад ирнэ. Тэгээд хавсрах шаардлагатай байсан ч гэсэн тэр эм тариатаа хавсраад зэрэг явах юм бол тэгэхээр ангаалбал тэр илүү хурдтай явагдах байгаа. Өөр дээр зэрэг ажиллаад явах. Okay, fine. I think it should be enough because you need people to work it. You people have understood it. Is there any special question? Yes, there's one question. Гэрлээ asked, when I actually do a massage therapy on a person, yes, I feel I actually mirror that person. I actually get sick or pain just like the person, but that person becomes all right after the massage therapy, but I get the symptoms. Yes. Why does it happen? So I got this fear of actually touching doing the massage therapy and how Yes. to actually correct it. I don't want to be sick doing is there any way to do massage therapy without getting sick? Yes. There is. Sometimes I feel even the person who I don't touch, don't do the massage therapy, I still feel the pain of some people, even though I didn't touch them. Yes. So basically, your inner system is not stable. It has a fear because of the scattering of your energies to outside. In fact, all the energies of yours, when you're massaging, is being utilized by them. Okay. If somebody has a pain in the liver or pain in a bone, for example, pain in a bone, and they've come for massage, so your system is not ready. It's not full. It's empty. Plus, when you touch the bone there, the energy from your bone will go to them. And who is losing now? You have lost the energy, so the pain is transferred to you. And that is because you're too much in the outside. What I explained to you in the beginning, scattered. We need to bring it back. So please stop massage being with people for at least 3 weeks. Take a holiday, take a break. Okay? After that, we will start. За тэгэхээр нөгөө энд асуух асуулт нь болохоор хүнд барай хийхээр хүний өвчнийг ингээд аваад байна. Хүрхгүй байсан ч гэсэн хүний өвчнийг бас ингээд аваад нөгөө хүн гайгүй болоод байгаа мөртлөө би ингээд байна. Тэгээ тэрүүнээс нөгөө айцтай байгаад тэгээ энэ тохиолдолд нөгөө өвдөхгүйгээр би барай барих боломжтой болов уу гэдэг асуулт байна. За тэгэхээр энэ асуултанд хариулъя. Тэгээ ийм болж байгаа. Please mute yourself, whoever it is. Бүгдээрээ микрофон аарай. За ийм болж байгаа шалтгаан юу юм бэ гэхээр ерөөсөө чиний дотоод системд айдас байгаад учраас нэгт айдас байгаад. Тэгэхээр айдас байгаа учраас бас ингэж авах. Хоёр дахь юм бол энерги чинь гадагшаа нөгөө дөнгөж сая хэлсэн чинь гадагшаа чиглэлтэй, гадагшаа сарнсан байдалтай гадна тийшээ ингэж байхаар энерги нь өөрөөр хэлбэл барай ингэж гадагшаа чиглээд байна шүү дээ. Гадагшаа одоо сарнаад байгаа учраас тэр сарнсан энергийг гадагшаа авчрах. Гадагшаа авчирч чадаад яг дотроо яг ингэж хадгалдаг, том барьдаг тийм төлөвлөөр ирээд тэр энерги ашиглаж чадах юм бол одоо хүний өвчнийг мэдрэх нь одоо авах нь арай бага байна. Тэгэхээр яагаад энэ өвчин аваад одоо өвчин мэдэрдэг юм бэ гэдэг шалтгаан нь ерөөсөө юм. Одоо хин нэгэн хүний одоо ясна ч гэдэг юм уу, илгэн ч юм уу өвчнөд бай гэж бодлоо, өвдөлттэй байлаа гэж бодъё. Тэгэхээр тэнд та ингээд нөгөө барай хийхээр яаж байгаа гэхээр ялангуяа та өөрөө дүүрээгүй тухайн хүнд хийхээр тухайн хүний тэр өвдөж байгаа илэг рүү тэр яслуу энерги очиж тэ тэр чи энерги дутаад байгаа байхгүй гол нь энерги дутаад байгаа. Тэгээ энерги нь ингээ очингууд яаж яах вэ гэхээр тэр энерги хинээс очиж байгаа юм бэ гэхээр танаас очиж байгаа. Танаас дамжиж байгаа. Ингээд ирэхээр одоо яс байлаа гэж үзэхэд тэр хүний энерги ясны энерги дүүрэхэд таны ясны энерги алдагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд та энерги алдаад тэгэхээр та өвдөлтийг мэдрээд эхэлж байгаа тохиол байгаа. Тэгээ ерөөсө гол шалтгаан нь ерөөсө сарнилын байдал буюу For her level 3. Tell her to do the level 3 for her. That's it. No more questions from there. Гадагшаа чиглэлтэй харсан бутархаа байгаа учраас тэр баг. Тэгэхээр тэрийг буцааж авчрах хэрэгтэй. Тэгээ тэрүүнд би зөвлөхөд энэ барайцлаа 3-7 хоног ер нь бол хийхгүйгээр хэрвээ яг энэ хөтөлбөрт орж ирэхгүй 3-7 хоног хийхгүйгээр завсарлага аваарай. Тэгээ тэр дундаа 3 дугаар төвшөнгөөр нь яг орж ирээд 3-7 хоног ингээ өөр дээрээ ажиллаарай. Тэгээд ажиллаад үзээрэй. Тэгэхэд ямар өөрчлөлт гарах нь вэ?
За Рамагийн асуусан асуулт нь болохоор бясалгал хийхээр надад ингээд нөгөө эргэлдэх мэдрэмж төрөөд байна. Тэгээ шалтгааны зүгээр хөвт яг ингээд эргэлдэх мэдрэмж биений эргэлдээд байх юм бол тэн дээр тэгэхээр энэ тохиолдолд чи зүгээр шууд хөвчж байгаарай. Тэгээ энэний шалтгаан юу вэ гэхээр яг үнийг хэлээд бидний бие бол яг нөгөө нэг шавраар ингээ ваар хийхдээ ижилхнээр бидний бие бол байдаг гэсэн. Өөрөлдвөл яг ингээд нөгөө дэлхийн нарыг тойрдог шиг бидний электрон жижиг игэл хэсэг хүртэл дандаа юм эргэлтэн дээр байдаг хгүй. Тэгэхээр бидний бие яг үнийг хэлээд өөрөө тийм эргэлттэй байдаг юм аа. Тэгээ бүр наривчсан асуултаа яг үндсэн анги дээр асуугаарай. Чи минь угаасаа үндсэн ангид байгаа маань. Тэгэхээр үндсэн ангиас асуугаарай. Тэгээ одоо энд явж байгаа нь болохоор нөгөө үнгүү одоо хөтөлбөр яг энэ уулзалтанд явж байгаа хгүй. Тэгэхээр хичээлтэй нь холбоогүй гэсэн. Тэгэхээр хичээлтэй холбоотой асуултаа хичээлээр зороо. Би нөгөө дөнгөж саяхан орж ирсэн болохоор гэж санаа зовтгүй. Тэгэхээр яг нөгөө workshop сургалтын дээр тийм ээ яг хувийн асуултаа асуух хэрэгтэй. За энээс өөр би асуулт асуухгүй хариулахгүй. Та админ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ бүгдээрээ үйлдэл хийгээд тэгээ формо бөглөөд бүртгүүлээд ороод ирээрээ. Тэгээд бүгдээрээ Монголын цагаар 9 цагт, Европын цагаар 3 цагт Тийм Америкт байгаа хүмүүс бас мэддэгдэрээ одоо яг ингээд те өнөөдөр яг нэмэлт хэрэгсэн хийгдэн шүү гэх. Тэгээ өнөөдөр оройны Монголын цагаар орой 9 цагт бол явагдах юм байна. За ингээд сүүлийн асуултыг бол дөнгөж авлаа. Одоо энэс цаашаа бүгдээрээ баяртай. Тэгээ бүгдээрээ орой олцгаая. За бүх франчайз багш нар, дадлагдагч нар та бүхэн хүмүүсээ яг цагийн тулгаж битгий бүртгээрээ. 2 цагийн өмнө ер нь бол яг мэдээллүүдийн бүгдийг мэйлээр явуулаад тэгээ бүртгээрээ. Тэгээ Монголын цагаар оройн 9 цагт болно. За бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээр тийм бурхан ивэгээ. За бүх багш өнөөдрийнхөө заслыг хийзээ. Тийм өнөөдөр оройн 9 цагт явагдах байгаа Монголын цагаар. Өнөөдөр оройн 9 цагт заслын. Тийм хийгч Мариагч чатар. Тийм одоо. Оройн 9 цагт өнөөдөр Монголын цагаар оройн 9 цагт Монголын цагаар оройн 9 цагт явагдана. Японоор оройн 10 цагт баг тийм ээ. Энэ 10 цагт. Баярлалаа. Маш их баярлалаа. Thank you very much. Сонирхолтой баярлалаа. Намын шаш. Окей, за. Тэгээ өнөөдөр оройн засал нь бол 1 цаг явагдах байгаа. Баярлалаа багш нартай. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн багш нартайгаа холбогдоод аваарай. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.